За ингээд манай Альфа подкастын хамгийн ихний зочноор доктор Санчмаар өнөөдөр урилгыг авч хүлээн ирсэнд баярлалаа. Тэгээд өөрийгөө нэг танилцуулаач Санчир. Яа баярлалаа. Намайг Санчир гэдэг хүний хэмжээ мэргэжилтэй тарих судлаач. Сүүлийн үед бол яг спортын ангаах ухаан тэгээд спортын шин хичээл ер нь тамирчдын хувьд бол мэдээж хоол шин хичээл гэдэг бол айгүй чухал зүйл байдаг. Тэгэхээр энийг айгүй их судалж байгаа. Тэгээд энэ чиглэлээрээ бас яг одоо эмнэлэг, лаборатори зэргийг бол бас яг ажиллуулж эхлээд өөрийнхөө хувьд бас яг туршлага хөрөнгөлүүлээ, шинийг судлаад ингээд явж байгаа нэг юм залуу эмч хүн байгаа. За. Санчир хэдэн онд сургуулаад өгсөн бэ? За, миний хувьд бол юу ер нь эрхүүд анх ангаагч сурч эхэлж ирсэн. 2000 онд. За тэгээд тэндээсээ шилжиж ирээд Монголд 2011 онд ирээд дахиад ихнээсэн сураад тэгээд 6 жил сураад төгссөн. Тийм. Гэхдээ 11 онд ирэхдээ дахиж ихнээс нь эхэлсэн л дээ энэ чинь. Тэгээд ер нь бол өөрөө бас нэг спортоор хичээлэх дуртай багасаа бас спортоор хичээлж ирсэн учраас тэгээд ер нь нэг хамгийн ойрхон зүйл бол яг спортын ангаах ухаан байсан. Ямар жодогийн спортоор хичээлдэг бас фитнесийн спортоор хичээлдэг үү? Ямар спортоор хичээлжсэн бэ? Анх хэдэн онд хичээлж эхэлж ирсэн бэ? Тэгээд бас яагаад энэ фитнесийн спортоор бас хичээлэх болсон бэ? Тэр талаараа яриач. Би бол яг 10 жилтэй байхдаа бол дарханд эрэлгээ клуб дээр волейбол тоглодог гэсэн. Волейболоор хичээлж эхлээд за ингээд явж байгаад Оросд очиод бид нар ерөөсөө Оросд бол яг битүү ингээд хөлбөмбөг тоглоно. Тэгээд ер нь бол бас боксоор хичээллээд 2011 12 13 онуудад хичээлж байгаа. Тэгээд яг нэг осолд орсон юм. За. Тэгээ автомашин осолдоор машин мөргүүлээд жоохон хүндхэн гэмтэл тухай үед тархиндаа. Тэгээд дахиад боксер хичээллэх ер нь хэрэггүй байгээд. Тэгээ биднээс хойш 14 онд яг ингээл бас хэвтрийн дэглэмтэй гам барайл ингээл эмчилгээтэй хийж 14 оны намраас нь фитнесээр хичээлж эхлээд. Тэгээд ер нь бол яг тухайн үед манад хичээл төр бол яг нэг дотоод шүүрлийн хичээл орж ирсэн. Хүний видео өгдөг одоо бүх тэр дааврын шилжилтчнүүд тэгээ шимт бодисууд шимт хичээлтэй энэ талаар хичээл орж ирсэн маань яг одоо бодилдог фитнесээр хичээлж явах үедээ таарад илүү нэг одоо бүр сонирхолтой болгож эхэлсэн л дээ. Тэгээ яг тэрнээс цаашаа шимтээ төвшөө сайн ингээд судлаад би чи анх хичээлж эхэлсэн гэхэд ер нь яг нөгөө хичээлтэйгээ хослуулаад эхний 5 сарын хугацаанд бол 12 кг жим бол нэмж ирсэн. Хэдээс нэмсэн бэ? Хэдэн килограммаас? 65-аас нэмээд тэгээд 77 болсон тийм. Тэгээд 77 80 руу орж ирээд тэгэхэд яг ер нь жоохон сүүл рүүгээ за тэгвэл өөх 32 нэмж болд юм ба. Энийгээ тэгвэл яаж хасч жоохон өөхөө хасаад булчин яаж авч үлдэх вэ гэдэг тал дээр бас яг ингээл дахиад нэг толгоогоо ажилуулаад тоо удаад эхэлчих. Тэгээ ингэж явж байгаад 15 онд сонирхоод одоо хүн болгон ч ер нь нэг тайзан дээр гарч үзье гэж боддоо ш бизнес хийж байгаа. Тэгээ яг тайзан дээр гарна ер нь тэмцээнд орж үзье. Тэгээд 15 оныхоо хотын аваргаар нь орж үзээд тэгэл бас яг нэг яг тэр үед л ер нь яг ингээд нэг тэмцээнд орё гэж байгаа хүний бодол чинь ингээд нэг бол тэгээ тэмцээнээсээ хортой шартаа ер нь дахиж өөрийгөө өөрчлөх хэрэгтэй юм байна гэл юм ойлгоод нэг бол худлаа юм байна гэж шатарч штэ. Тэгэл яг за ер нь өшөө өөрчлөх хэрэгтэй юм байна. Өшөө одоо сайжрах хэрэгтэй юм байна гэсэн юм бодлоо өртлөөл 16 онд нь дахиж тэмцээнд ороод 15 оных анхныхаа хотын авраг дээр шууд нэг ихний гаралтан дээр л хасагдсан хөөх. За. Аль холбооныхд орж исэн бэ? За одоо лавга ихмэгийн байдаг ч одоо Азийн албаа. Тэгэл хасагдал
16-нд нь дахиж ороод 16-нд улсын аваргаас тэгээд 4-т орж ирсэн. Оо сайн ба шүү дээ. Мэс физикт орсноо. Тийм мэс физикт ороод тухайд чинь Макс тэр чи одоо яг тэр чи нэг үнд ирэхгүй. Тэгээд 10 дахиж хийж байгаад 17 онд хүрэл медаль аваад улсын аваргаас. Оо за. Тэгээд 17 онд чинь дэлхийн аварга Монголд туссан шүү дээ. Тий. WBPF. Тэгээд UB баланс зохиогдоод тэгээд дэлхийн аваргад ороод тэгээд дэлхийн аваргаасаа бас топ 5-д ороод. Оо За ер нь одоо жоохон хичээл ном тэгэл эрдмийн ажил руугаа анхаарах гээл тэгэл судалгаа хэмжээний ажлыг хийгээл ингээл явсан. Тэгээд бүтэн 2 жил тасралтсан байж байгаа сая 19 оны 100 эхлэлгүүдээ. За. Жоохон эргээд дасгал хөдөлгөөн хийж. Тий тэр хоорондоо яг 2 жил бас нэг тэгэл алдаа өгнө 7 хоногт нэг юм уу 2 удаа би нөө Монголын жудогийн академид жудоогоор хичээлдэг байхгүй. За. Тэгэл жудогийн бэлтгэлтэй нэг очиод ингээл яваад байсан. Тэгэл ер нь бол яг нэг хийжсэн судалгаа бүх зүйлсүүд манай шимт хичээлтэй айгүй их холбоотой болохоор одоо яг нэг тамирчдын шимт хичээл дээр айгүй их ажиллаад явж байгаа. Ер нь бол би бас хэд хэдэн тэмцээнд орж исэн. Тэгээд тэмцээнд бэлдээд орох бол асар хэцүү. Тэгээд ялангуяа нэг манай тамирчдын хувьд бол яг л нэг ах нарын сургаалаар л нэг тэмцээнд бэлддэг штэ. Нэг хүн дээр очиж за нүүрсээ яах вэ? За усаа яах вэ? Бүгд өөр юм хэлдэг тий. Тэгээд би санчиг анзаараад байхад Эрхмэд хоёр нэг юу хийжсэн штэ. Instagram дээр лайв хийжтэй. Тэгээд би санчрын яриаг сонсоод айгүй тий юу над таалагдаад айгүй тийм шинжлэх ухааны үндэслэлтэй яг л мэддэг юм ярьж исэн бохоггүй. Тэгээд монголчин бол яг ингээд очиод за одоо шинэ тэмцээнд бэлдэж байгаа хүүхдүүд ч юм уу энэ спортоор хичээлж байгаа хүүхдүүдэд яг ингээд нэг тодорхой мэдээлэл өгч яг тийм хүн байдгүй. Яг л нэг ам тамцсан нөгөө нэг ах нар хүний ярьж байгаа худлаа ярьж байгаа мэдлэхгүй зарим хүний бие дээр ажиллахгүй энэ асуудал байна тий. Тэгээд би хөвдөө боддог гэсэн. Монголд яг ингээд нэг яг ийм гоё мэрэгжлийн яг энэ фитнесийн спортод ингээд зөвлөгөө өгдөг тий. Одоо бүх юм хэмжээд ингээд хооллоод өгчдөг гэдэг гэдэг ийм зах зээл бол айгүй байгаа байна гэж харсан. Тэгэхээр одоо санчир бол яг нэг спортын эмчээр ажиллаж байгаа гэсэн тий сая. Тэгэхээр яг спортоо хувааж гэнэ үү эсвэл бүх спортын хүмүүс чамаас очиж зөвлөгөө ч юм уу одоо бэртэл гэмтлээ эмсүүлэх боломжтой. Яг дагнсан зүйл байна уу? За яг одоогор бол яг бүх юмыг нь хийж байна. Яг ингээд бүр хамтраад нийлээд төрөлжүүлээд явах баг айгүй хэрэгтэй байгаа боловч наад яг энэ тал дээр мэрэгсэн хүний нөөц айгүй бага юм байна. Хангалтгүй юм байна. Гэхдээ яг Монголын үндэсний олимпийн хорооноос эмнэлэг эрдэм шинжилгээний комисс гэж одоо бий болоод тэрэндээ одоо би бас орцсон явж байгаа. Тэгээ бид нар бас цаашдаа одоо яг гэмтэл согог судлалын үндэсний төв эрүүл мэндийн яам гэж анхаарал шинжилгээ ухааны үндэсний сургууль гэж зөндөө газруудтай хамтраад ер нь бол яг гадны оронд нарийн мэрэгжлийн спортын ангаах ухааны эмчийг яаж бэлддэм бэ? Одоо яг тэр арга замаар нь тэр нарийн мэрэгжлийн хөтөлбөрийг нь бичээд явж байгаа. Тэгэнгүүт одоо энийг маань баталчих юм бол бид нар одоо энэ хавраас амжидгүй маа гэхэд одоо ирэх намраас гэхэд бол бүр яг нарийн мэрэгжлийн эмчнэрээ бас бэлдэх юм боломжтой болоод эхэлж байгаа. Энд юу сурах вэ гэхээр одоо спортын төрөлжсөн дотор спортын төрөлжсөн ингээд зүрх судлал, спортын гэмтэл, спортын одоо дотоод шүүрэл гэдэг энэ бүх зүйлсүүдийг одоо бүгдийг сураад явах юм боломжтой хөтөлбөр байхгүй. Тэгэх юм бол яг бид нар ингээд маш мундаг олон эмч нартай болчихно гэсэн үг л дээ. Тэгэхгүй бол одоо яг ингээд нэг эмч нэг одоо шигшээд юм уу нэг багт байлаа гэхэд ингээд бүх юм хайд юм байлээ. Барайгаа хийн нөгөө нэг хүмүүс нь одоо янз янзын хугарч гэмтсэн мултарсан байвал өөрөө тэр бүгдийг оруулаад ингээд шинэ хичээлийн одоо янз янзын юугаа ч гэсэн өөртөө ингээд яг нэг өөртөөхөө уншиж мэдснээр л хийгээ явчихдаг. Тэгэнгүүт эдрийг нь ерөнхийдөө нэг базаад яг ингээд ядчил одоо шигшээ багууд үндэсний гişээ маань одоо төрөл болгон тий баг болгон нэг өөрсдийн гэсэн нарийн мэрэгжлийн эмчтэй болёо
гэдэг ийм санаа төвшүүлээд байгаа байхгүй. Аха. Тэгээд энэ болохоор одоо миний ойлгосноор бол засгийн газрын оролцоотой хийх гэдэг нь эсвэл нэг эрүүл мэндийн яамтай хамтраад юм хийх гэдэг нь тэрийг нэг сайн тайлбарлаад өгөөч. Ер нь эрүүл мэндийн яамд яам болон одоо эрүүл мэндийн газар энэ бүх юмнуудад яг одоо ингээл өөрийн биеэр очиж уулзвал албан өсөлтүүдэд өгөөл яваад байгаа л та. Аха. Тий. Одоо яг ингээ олимпийн хорон дээр очиод тамирчид руу чиглэсэн эмнэлэг эрдэм шинжилгээний ажлуудыг хариуцж авсныхаа хувьд одоо тэгэл ер нь энийг хамгийн түрүүнд ажил болгочихъя гэж бодоод ингээд тэгээд байгаа. Тэгээд ер нь бол эхнээсээ айгу нааштай хариунууд бас өгөөл эхэлсэн. Гэх юм бол бид нар ерөөсөө яг энэ одоо над дээр ингэдэг байхгүй бүх хүрээд ирнэ. Нэг саксын тамирчин хүрээд ирнэ. Нэг хөлбөмбөгийн тамирчин хүрээд ирнэ. Ингээл төрлөөс өөр хүмүүс хүрээд ирнэ. Тэгэнгүүт би давхар яг одоо тэр хүмүүсийн анатомиг нь саксын бөмбөгийн анатомиг, хөлбөмбөгийн анатомиг бүхий анатомиг ингээд судлах хэрэгтэй болоод эхэлчихэж байгаа байхгүй. Тэгээд ирэхлээр одоо яг заавал ингээд нэг хүн ингээд олон юм руу өсчихгүйгээр бид нар яг ингээд төрөлтөө бүр яг мундаг эмчнэрийг бэлдээд авчих юм бол одоо үндэсний дархлаа гэж үндэсний бүхөө яриад байгаа боловч энийг бид нар өшөө цааш нь шинжлэх ухааны талаас яаж гоё хөгжүүлээд өшөө илүү entertainment болгоод өшөө одоо бүхчүүдийнхаа энэ одоо чадварыг нь яг анатом физик талаас нь яаж нэмэгдүүлж болох вэ? Тэ тэрийг нь энэ одоо бас судлаад явдаг юм багтаа болчихвол эмчнэрийн багтаа болчихвол энэ маань бас нэг төрлөлийн айгүй том дэвшилт болчихно л доо. Тийм байна тий. Одоо тэгэл нөгөө нэг эмчнэр бол ялангуяа нөгөө нэг манай бодибилдингийн спортоор хичээлдэг хүмүүсийг бол ойлгодгүй шүү дээ тий. Тэгэл уурыг хэргэлдэг тэгэл юм л олонгууд уурыг идж байгаа нэмэгддэг хүмүүс чинь боллоо гэд. Тэгээ мэддэг нь би нөгөө нэг хэнийг чи бэлгүүнийг таних уу? Нөгөө нэг power nutrition Германд байдаг уу? Тий. Биохимч тий. Тэр залуу бас айгүй тийм ингээд шинжлэх ухааны үндэслэлтэй гоё ярьдаг. Тэгээд сүүл за энэ тэгээд Монголд миний одоо сонсдог ерөнхийдөө яг зөвлөмжийн дагдаг хүн бол бэлгүн байсан. Тэгээд сүүл дараа би Эхмэд хоёрыг хараад энэ залуу бас айгүй мундаг супер ярьж байна гэд. Тэгээд нэг юм асуух гээд хинээс одоо хэр их уншиж судалж гин 7 хоногт одоо энэ хэр их хугацааг энэ уншиж судлах судалгааны ажилдаа зориулж гин 7 хоногт гэхгүйгээр бараг тэгэл шөндөө ер нь нэг 4 цаг л унтдаг юм дөө. За. Тэгээд яг унших юм их байна, орчуулах юм их байна. Тэрийгээ нэг уншсан юм бас тэгээ шууд одоо хүмүүст ингээл ярьж тайлбарлчихгүйгээр тэрийгээ бас нэг дахиад өөр өнцгөөс нь харна. Өөр судалгаа байна. Өөр дахиад энийг аль талаас нь баталж болохоор байна. Тэгэхгүй бол нэг нотлоход суурилсан шинжлэх ухааныг би бас одоо танилцуулах гэж те хүмүүст түгээх гэж зорж байгаа болохоос ш тэгэл нэг ингээл хин нэгэн хүний бичсэн нэг нийтлэл ч юм уу тийм юмэг ингээд шууд ячиж болохгүй. Заавал ингээд албан ёсны сайтууд юунуудаас мэдээллүүдийг нь олж уншдаг. Тийм болохоор зарим үед бүр ингээл YouTube-с бүр яг ингээд механизмыг нь яаж явагддаг тэр бичлэгийг нь хүртэл одоо олж үздэг шүү дээ. Тэгэхгүй бол тэгээ бас яг интернет орчин чинь бас нэг хяналт айгүй хэцүү байдаг болохоор худлаа мэдээлэлт маш их байдаг. Тийм. Тэр худлаа мэдээллүүдээс болж одоо гарч байгаа үр дүн бол одоо мэдээж сөрөг үр дүн маш ихтэй. Одоо манайх Монголоор дүүрэн нөгөө 7 хоногт 10 кг хас сулж чин хайх хүмүүс үүдэн штэ. Тий. Тэгээд тэд нар бол эцсийн бүлэг тэгэл эмнэлэг дээр бөөрийн төтөглөл эсвэл одоо ингээл янз янзын асуудал үүсэтэй зогсонгошил энэ төр болсон асуудал болоод хүрээд ирдэг байхгүй. Тэгэхээр иймэрхүү юмнуудыг бас аль болох одоо хүмүүс ард ирдэг хол байлах үүднээс ер нь баталгаа нотлохоо тийм мэдээллүүдийг хүргэх гээд зориод байгаа. Тэгээд санчрын хувьд бол би ингээд харж байгаа нь бол Монголд бол зах зээл бол чамд бол байна. Тэгээд яг энэ хичээлээ явах юм бол илүү одоо амжилтанд хүрнэ гэдэгт бол би маргаангүй итгэлтэй байна. Тэгээд 2020 онд тавьж байгаа хамгийн том зорилт юу вэ? Тэгээд энэ зорилтын дээр одоо чамаас шалтгааллахгүйгээр бусдаас нөлөөллүүд юу вэ? Тэр талаараа хуваалцаач хүмүүст. 21 онд 21 оны хувьд бол яг
мэдээж том зорилт нь гэх юм бол би нөгөө нэг одоо маа нөгөө ангууч мөн хоёр байгаа л да. Тэр хоёртой нийлээд одоо нэг бас шинэ ажил эхлүүлсэн байгаа маань ер нь яг залуучууд бид нэр өчсөн сэргийлэх одоо үзлэг онцлогоонд бас айгүй тогтмол хамрагддаг болох тал дээр нэг ажил эхлүүлсэн явж байгаа. Тэр нь одоо удахгүй бас үр дүнгүй өгöd хүмүүс бас хамрагдаад эхлэх баха. Хоёр дахь юм бол яг спортын ангаах ухаанаар гэх юм бол би яг нэг допинггүйгээр яг одоо допинг хэрэглэсэн рүү дүүцэх хүчтэй дөхөх тийм үр дүн гаргаж болох зарим нэг тийм судалгаануудыг бас олж уншсан өөр дээрээ ч бас туршиж үзсэн айгүй ингээ өндөр үр дүнгууд гарч ирсэн баггүй. Тэгэхээр тэрийг бас одоо яг ингээд бүр цааш нь өшөө сайн ярин судлаад өшөө бүр яг спортод ингээд хэрэглэхээр тийм одоо арга замыг нь бас одоо нэг нийтэд дэлгэж ойлгуулах гал хичээж байна. Тэрний өвөө гэх юм бол ер нь бол яг одоо би нэг судалж үзэж байгаа допинг гэдэг зүйл хамгийн эцсийн байдлаар хүний биед яг ямар одоо үйлдэл үзүүлснээр энэ хүний тэр хүч чадал янз янзын зүйлсүүдийг одоо нэмэгдүүлээд байгаа юм бэ. Тэрийг нь нэмэгдүүлэхэд юу хэрэгтэй вэ? Өөр одоо яг ингээд хориотой бус тийм зүйлсүүдээс юу оролцож чинь тэднийг нь оролцуулаад ингээд судалж үзсэн. Тэгэхэд бол яг айгүй нааштай үр дүн гараад ирсэн байгаа. Энийг бас цааш нь судлаад явж байна. Тэгэх юм бол бид нар бас яг ингээ өөрсдийнхөө хэмжээнд, улсынхаа хэмжээнд ингээд тамирчтай дараагийн шатнд нь аваачих тийм боломжтой судалгааны ажлыг бас бүрэн хэмжээнд утгаар нь хийх боломжтой байна. Ер нь бол бидний хувьд бол судлаачтай хэмжээний хувьд бол ганц хэцүү дутагддаг зүйл бол мэдээж судалгааны тэр нэг төсөл зардлууд гэдэг багхгүй. Одоо нэг судалгааны ажил одоо жишээ нь энэ вакцин хүн болгон вакцин гэж одоо ярьж штэ. Вакцин дээр авч үзэхэд нэг шинэ вакциныг гаргаж ирэхэд 200-аас 300 сая долларын юм судалгаа шинжилгээ шаарддаг. Ердөөсөө нэг вакцин дээр. Тэгэнгүүт одоо бидний хийж байгаа судалгаа шинжилгээ бол хажууд нь гайгүй шүү дээ. Гэхдээ хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, за дээрээс нь одоо дундаж Монгол хүний бол дундаж наслалтыг уртсгах гэх мэт яг нийтийн биеийн тамир, эрүүл мэнд энэ зүйлсүүдэд чиглэсэн үйл ажиллагаа уг нь бол айгүй хэрэгтэй нийгмийн эрүүл мэнд талаас нь харуул. Тэгээд энэ дээр уг нь яг ингээд судалгаа хөрөнгө оруулалтууд бол хэрвээ олддог бол энэ бол бид монголчуудын дундаж наслалтын зэнзэрлэмдүүдийг бүгднийг дээшлүүлэх боломжтой болчихж байгаа. Тэгэхээр энэ дээр л одоо яг тэр хариуцсан газруудаас нэрвэл мэндийн яам эсвэл одоо өөр юу гэдгийг төр засгаас эсвэл тэр нөгөө нэг олон улсын төсөмжийн байгууллагууд энэ төр бол одоо яг хэрвээ энэ тал дээр одоо бас анхаарч эзэлдэг бол судлаач эрдэмтчнэр багийн хувьд бол бүгд үргэлжил бэлэн байж идэг. Тэгэхээр юу вэ л да яг ингээд одоо ингээд чамаг ярихаар бол ойлгож байна. За ингээд судалгаа шинжилгээ гэхэд сар их мөнгө ордог юм байна те. Тэгээд энэ судалгаа шинжилгээний үр дүнд бол ингээд хүмүүсийн эрүүл мэндийг ингээд дараагийн түвшинд аваачих юм том нээлтүүд гарч ирэх боломжтой байна. Тэгээд за магадгүй ингээд хувь хүн чи бид хоёрын подкастыг сонсоод за энэ залууд ингээд хөрөнгө оруулалт хийе гэж чамд хөрөнгө оруулаад магадгүй чиний олж байгаа ашигаас ч юм уу хуваах ийм боломжууд байгаа юу? Заавал нэг төр зэсэг гэдэг чинь бас л амар тийм асуудалтай шатаараа ихтэй тэгээд авилгал ихтэй явдаг штэ. Магадгүй нэг энгийн бизнес эрхлэх гээд мөнгөө юунд хөрөнгө оруулахаа мэдэхгүй байгаа. Ялангуяа ийм бизнест одоо энгийн бизнест хөрөнгө оруулах хүсэлтэй хүн сонсч иж магадгүй. Тэгээд тийм боломжоор чамд хөрөнгө оруулалт хийвэл боломж байдгүй яах вэ? Мэдээж бол эрүүл мэндийн бизнес бол яг одоо нэг энэ нэг одоо 3-4 жилдээ те 5 жил эхний 5 жилдээ бас ингээл ашиг олоход хэцүү байдаг ч гэсэн цаашаага яг эрчээ аваад явсан хойноо бол энэ өөрөө асар том бизнес. Тийм болохоор мэдээж ашигтай алсаа харж жишээ нь хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол энэ айгүй том ашигтай бизнес. Учир нь юу гэхээр бид нэр мэдээж одоо хүн болгон ингээл одоо хувийн эмнэлэгт очиод айгүй сайхан үйлчлэгийг авах хэрэгтэй те. Тэгэнгүүт тэр үйлчлэгийг нь үзүүлж чадж байгаа эмнэлэгт бол хүн одоо гарсан төлбөр тооцоо бүгднгийн сайхан төлөв айгүй сайхан сэтгэл хангамжтай гардаг шүү дээ. Одоо улсын эмнэлэгт очиж чадахгүй байна. Ерөөсөө хувийн эмнэлэг рүү л яваач гэдэг юм хүмүүс айгүй тийм болцсон. Тэгэнгүүт эмнэлгийн бизнес өөрөө яг ингээд айгүй гоё цагаан тэгшээснээсээ
ашиг аягүй сайн олж болох учраас ийшээ уг нь бол одоо яг хөрөнгө оруулалтуудыг бас татмаар л байгаа. Яаж холбогдох вэ санчиртай? Миний тэгэл янз янзээ юу авах шүү дээ. Instagram ч юм уу. За, Instagram нь ямар нэртэй лээ? Доктор Санчир. За, доктор Санчир гэдэг крилэр бичин те. Англиар. Англиар ч. За, тэгээд холбогдож болох нь байна. Facebook Санчир Батсөх гэдэг бас англиар байгаа. За, тэгээд ерөнхийдөө ингээд холбогдоод бизнесийн санал бол Санчир бол нээлттэй байна тийм үү? Тий, нээлттэй. Яг одоо эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд дээр жишээ нь бид одоо яг хийж байгаа судалгаанууд бол би цагаан эдэн дээр яваад байна л да. Манай уламжлалт. Тэгэнгүүт яагаад одоо хийж ийнө гэхээр 100 одоо яг цагаан эдэн бол одоо бидний хувьд яг нэг газар зүйн онцлогоос хамаарат ч юм уу шимт байцууд авахд хамгийн боломжтой ийм бүтээгдэхүүн байгаа даа байхгүй. Аль болох бас нэг махныхаа хэрэглээг бууруулъя те. Бид нар чинь мах айгүй их иддэг хэрнээс уургийн дутагдaltaй хүмүүс ахгүй. Бадта мах хамгийн их иддэг хэрнээс хамгийн их уургатай зүйл иддэг хэрнээ. Тий, яагаад вэ гэсэн чинь боловсруулахтаа болгохтаа алддаг. За. Тий, бүхлээр нь ингээд айгүй том бүхлээр нь ингээд боловсруулаад иддэг. Тэгээд тэрийгээ бас яг бүрэн гүйцэд зажилж баталж байгаа ч юм байхгүйгээр ингээд залгичин. Нөгөөх нь бүрэн одоо механик задрал амны хөндөд явж шít. Тэгээд бүрэн задраагүй бүтээгдэхүүн хотоодонд орж ирээ хотоодны хүчил бас ингээл төдийлэн сайн задралд орж чадахгүй. Ингээд тэр нь цаашаага нарийн гэцээр яваад бүдэн гэц. Энэ замыг туулж хат бүдэн гэцэн очиж задарж байгаа байхгүй мах чинь. Тэгэл энэ бүх замыг туулчаад ингээд шимт хижээлээ бүрэн шимэгдүүлж чадаагүй. Тэгэл баасуулал гарч яадаг. Тэгвэл бид нар хэрхэн яаж зөв болгож идэх хэрэгтэй юм тийм ээ. Одоо жишээ нь Австрал ч юм уу одоо байгаа газар чинь ерөнхийдөө мах бол тэг бүхлээр нь зарж байгаа бол тохиолдол айгүй цөөхөн л байгаа. Дандаа жижиглсэн айгүй жижиглээ хэрчсэн тий. Хоолнд ингээд орхоор нэтер болгож бэлтгэсэн байдаг. Энэ нь юу вэ гэхээр энэ цаанаас нь нөгөө тэр хүний эрүүл мэндэд бас нөгөө нэг тухайн компани анхаарч байна гэсэн үг байхгүй. Бид нар махыг аль болох жижиглээд ингээд болгоод одоо задралд ороход бид нар өөрсдөө нөгөө нэг хялбар уулгаж ингэж хэрэглэх юм бол шимт хижээлээ хангалттай маш сайн өгдөг. Тэгэхгүй ингээл бүхлээр нь авчаал тэгэл манайхан чи ядчийтл нөгөө нэг одоо массаараа бол социализмын дараахан ер нь бол нэг 60-аас 90 ер нь за бараг 2000 он хүртэлтэй бүгд л шүдээ өвдөл ахуулцдаг гэсэн хүмүүс шүү дээ. Тий. Энийг ахуулъя гэж очиод. Тий. Араа шүдний асуудалтай. Нөгөө араа шүдний гол яг бутлах одоо хэрэгслэнд байгаад байдаг. Тэр нь ингээд асуудалтай дутуу ийм байгаа нөхцөлд бол нөгөө бүтээгдэхүүн маань механик задралд орохдоо үнэхээр дутуу орчдөг. Тэгээд тэр нь шимт бодисоо өгч чадахгүй гэсэн үг байхгүй. Муу үг гэсэн. Тэгэхээр бид нар одоо хоол хүнсээ болгохоос ахуулаад идэвхтэй хүртэл аягүй зөв анхаарч явах хэрэгтэй. Манайхан шимт хижээлийн дутагдал гэдэг юмнаас болоод одоо янз янзын энэ шимт бодисуудаа өөрт хэрэгцээтэй юм авч чаддгүй гэсэн бол энэ янз янзын өвчлөлийн эхлэл тавиулаад байгаа байхгүй. Тэгээ Санчир бол ингээ Instagram хуудасаараа бол хүмүүст аягүй хэрэгтэй мэдээлэлүүд хүргэдэг. 7 хоногт нэг удаа ask явуулаад хүмүүсийн мэдээллүүд хариулдаг тий. Тэгээд ингээл чадхаараа нөлөөлөхөд явж байгаад маш их баярлж байгаа. Тэгээд чамд маш олон асуултууд ирдэг бах яах вэ ийх вэ гэж. Зарим хүмүүс бол ингээд миний харж байгаагаар бол зүгээр нэг Google дээр ингээд уншчих мэдээлэл хүнээс ингээд бэлэн хоол идэх гэдэг хүмүүс бас хэцүү тий. Тий. Тэгээд одоо хоёлаа яа. За бас нэг ганц юм асуугаад дараагийн сэдв рүү оръё. Санчирд одоо яг энэ фитнес уу бодибилдингийн спортоор карьер хөөх бодол юу байна? Бодсон сансан юм байна уу? Тэр талаар нэг сонсъё. Яг бодибилдинг фитнес дээр бол яг тийм амар карьер хөөх бодол бол байхгүй. Яг ингээл карантин сулаад тэмцээнүүд хойшлоод байвал улсын аврагын тайзан дээр нэг дахиад нэг ганц удаа гарч үзчихэл тэгэл барьт юм уу гэсэн бодол санаа бол байна. Төрүүлсэн чамаагүй юу? Тийм төрүүлсэн чамаагүй. Ягаад гэвэл бас нэг те зүгээр л шууд буучмааргүй шүү дээ. Тийм тий. Бас нэг хор шар байна тий. Тийм тайзан дээр нэг гоё гарчаал буувал бас
Тийм бодлоо. Яг хав тэрнээс цаашаага бодилдын фитнес, ер нь фитнес тал руу бол нэг жоохон хайнерэн бод шиг айгуу гоё яг шинтжээлэн зөвлөл дасгалыг нь ч гэсэн айгуу гоё зөвлөд явах тиймэрхүү сонирхол бол байгаа. Яг одоо бид нар жишээ нэг анатомийн бүтцээс хамаарат зарим хүмүүс зарим дасгал нөлөөлдөггүй байхгүй. Одоо нэг хөхөр цээжтэй гиперстеник төрлийн биетэй хүмүүс үүдэн шүү дээ. Тим хүмүүст одоо яг нэг нормалистэй нэг хүний яг нэг бид нар мезоморф, эктоморф, эндоморф гэдэг шүү дээ. Шинэ мезоморфын хийж байгаа дасгал яг тэр техник нь эктоморф биетэй хүнд жишээнд одоо тохирохгүй байхгүй. Яг манай нэг анагаахын хэллэгээр болохоор астеник, гиперстеник, нормалистеник гэдэг нэг биеийг хуваачдаг. Манай фитнес хийдэг хүмүүс бол тэр мезоморф, эктоморфоор мэдэн шүү дээ. Тийм болохоор бас яг бид нар нэг энэ анатом талаасаа нэг жоохон ойлголттой болж байгаа дугуйн дасгал хийлийн айгүй өндөр үр дүнгууд боломжтой. Зөв. За тэгээд одоо нэг энэ Австралид ингээд жишээ аваад ярихад Австралид бол ингээд Монголд нэг даатгалын систем чи яг улс хариуцсан байдаг шүү дээ. Нийгмийн даатгалын сан яг тэдэд бид нар мөнгө өгөөд ингээд яалаа. Энд болохоор энэ хувийн компаниуд нь даатгалын системээ хариуцсан. Тэгээд одоо 5-6 төрлийн компаниас сонгоод аль дуртад нь одоо жилийнхээ хурамжийг төлөөд тэгээд дотроос нь за ийм зүйл cover хийлгэнэ гэдэг. Ингээд өөрчлүүлэхээр одоо би одоо нэг эмнэлэг ороод үзүүлээ шинжилгээ өгөхөд бараг нэг $200 болж байгаа байхгүй юу? Монголоор 400,000 төгрөг. Тэгэл би нэг жилийн нэг $400-500 төлсөн даатгалаараа шууд cover хийчих жоохгүй бүгдийг өөрөө ямар төлбөр төлөхгүйгээр яг тэгээд бас монголчуудад нөгөө нэг яг энэ даатгалаа яаж ашигладیں۔ Тэ ийм мэдээллүүд айгүй хомс байдаг. Тэгээд бас нөгөө нэг би нэг Монгол нөгөө хуулийн байгууллагад ажилладаг байхдаа яг энэ нөгөө даатгалын систем дээр нь яг нөгөө нийгмийн даатгалынхан өөрсдөө ажиллаад бараг 40-50 тэрбумаар нь ингээд идсэн тохиолдол байсан байхгүй юу. Нөгөө хүмүүс нь яаж ашигладгийг мэдэхгүй. Нөгөө нэг цаатлын хүмүүс нь болохоор за энэ хүн ийм имчилгээнд орсон, шавар имчилгээнд орсон, ингэсэн тэгсэн гэдэг ингээд баахан мөнгө ингээд шууд татаад авчдаг. Тэгээд тийм хэрэгүүд тийм шалгаж ирсэн. Тэгэхээр миний харж байгаа одоо хувийн компаниуд ингээд яг даатгалын системээ үүсгэж орж ирээд ингээд ороод ирэх юм бол бас нэг боломж байгаад байгаа. Надад харагдаад байгаа. Тэгээд Монголд бас нэг даатгалын систем нэвтэрж байгаа талаар сонссноо. Нэг хувийн даатгал байсан иншур үлээ нэг тийм даатгалын компани. Тий. Тэгэхээр бараг тийм бид нар ингээл хэдэн жил бараг нөгөө нэг дэвтүрт гартлаа даатгалаа төлдөг штэ. Тий. Тэгээд ашиглаж байгаа юм байхгүй. Тэгээд нэг хувийн эмнэлэгт очиад үз хувийн эмнэлэгт нөгөө даатгал нь үйлчлэхгүй тий. Тэгэхээр сонсож байгаа хүмүүс байл одоо яг тийм хувийн даатгалын компанид юугээ мөнгөө төлөөд тэгээд хувийн эмнэлэг дээрээ ч гэсэн очиод нөгөө нэг компани эмнэлгүүтгээ гоё гэрээгээ гэдэг ингээд гоё coverлоод явал бас илүү дараагийн түвшиндээ очиход бас тустай баха гэж боддог. Бид нар болохоор одоо яг нэг эмнэлгээ өшөө томруулаад үйл ажиллагаагаа бас байрлалаа өөрчлөлт эхэлж байгаа. Тэрэн дээрээ бол бас ийм яг даатгалтай төстэй системийг явуулах гэдэг байгаа байхгүй. Энэ нь бол яг хөө гэхээр одоо жишээ нь манайхаар ингээ байнгын хэвээ үйлчлүүлдэг болохыг хүсэж байгаа те. Одоо бүр membership ч юм уу ийм байдлыг хүсэж байгаа хүн бол сар бүр 20,000 төгрөг ч юм уу жишээ нь ингээд хоримтлуулаад тушаагаад явчихна. Тэрнийхээ хариуд энэ хүн маань одоо нэг жилд 2 удаа ингээд нэг лабораторийн яг онцлогоонд бүрэн орж явах гэх мэтчлэн бүрэн одоо яг үзлэг онцлогоонд ороод явах өчнө сэргийлэг үзлэг онцлогоонд орох ийм бас боломжуудыг бид нэр одоо гаргаж ирээд байгаа. Тэгэх юм бол зүгээр л те бид нар ингээд яг үндэ нэг 20,000 төгрөгийг бол нэг өдөр ингээд тий хоол идчихдэг. Заримдаа зүгээр таксинд ингээд үрдсэн байх тохиолдол ч байдаг. Тэгэл ерөөс тэрнийхээ оронд айгаа гой зүгээр ингээд нэг хоримтлуулж явж хагаад өөрөө хоримтлуулах гэхээр бас үрчих гээд идэв шүү дээ. Тэгвэл ангийн үйлчлүүлж байгаа эмнэлэгтээ гişүнжил маягаар ингээд сар бүр өгөх юм бол энэ нь эргээд хизээч өөрөө ирээд шууд ингээд үзлэг онцлогонд орчих ийм бас боломжийг бүрдүүлж өгөх гэдэг. Тэгэхгүй бол бид яг өрчин сэргийлэг үзлэг гэхэлэр нэг ач холбогдол өгдөггүй. Гэхдээ өвдсөн хойно нэрэл тэр эднийг шинжилгээ өгсөн бол одоо ингэ өвдсөн хойно мэдэхгүй наан мэдээд шинжилгээ хийчих боломжтой л байсан юм байна даа гэж харамсах тохиолдол айгүй их гардаг. Тэгэхээр бас тэхгүй тул бас энэ өрчлөн сэргийлэх талын юмыг жоохон
нийгэмд ялангуяа залуучуудад айгүй их мэдрүүлмээр байгаа. Одоо тэгээд санчир дээр очиод үзүүлэх гэвэл ямар эмнэлэг дээр очиж үзүүлэх вэ? Аль эмнэлэг дээр ажиллаж байна? За манайх одоо энэ юун дээр яг 1-р сургуулийн замын урталт модон цамхаг гэдэг байгаа. Тий, шилэн нэг өндөр байр шиг мөн үү? Твин таврын яг урд энэ бор өндөр модон цамхагийн 7 давхарт одоо яг эмнэлгийн маань үйл ажиллагаа эхлэх бэлэн болоод одоо ингээл бас шинээр очиж байгаа учраас заслын энтрүүдээ хийгээл гэж байна. Санчаа энэ чи ширээн дээр ингээ гараа зураад байна уу? Нэг юм шоу морж идэх юм. Би сайн цэнэглэгч залгаад. Тийм үү. Модон цамхагийн 7 давхарт очиод санчир дээр үзлэг онцлогоо хийлгэж болох юм байна тий. Одоогор бол карантин гэж зогсооцсон байгаа бүгдийн. Тийм засварууд хийгээл засал мөслийн ажилтаа л гэж байна. Ер нь бол бэлдээл байж байгаа юм байна тий. Бас нэг арай өөр өнгө төрөх шин шийдлүүдээр эхэлчих гээл. Энд ч ямар арга хэмжээнүүд бас шинээр авагдах вэ гэхэлэр одоо нөгөө нэг үений зарим нэг асуудлууд байгаа байхгүй юу? Ялангуяа нөгөө нэг шагаа өвдөг ч юм уу те. Энэ үеүүдийн гэмтэл айгүй их байдаг. Тэгэнгүүт энэ дээр нөгөө нэг эмра онцлогоо хийх гэхээр бас нөгөө зардал нь нэлээд өндөр болчтой. Тэгэл доотлол нь 180-200 мянга байдаг бол биднээс нөгөө үений эхо гэдэг онцлогоог бас хийх гэдэг байгаа. Тэгэх юм бол арай хямд зардлаар тэр ингээд шууд хараад оншилчих юм боломжтой болчих. Тэгэд одоо энэ эхоны аппарат тэгээд рентген аппаратын ч юм асар үнэтэй байдаг юм шүү те. Хэдэн тэрбумаар авдаг юм шүү. Яадаг юм бэ? Одоо нөгөө компьютер томограф эмра энэ чинь бол тэгэл ер нь л нэг доотлол нь 1.5 тэрбум гэл эхэлдэг шүү дээ. За. Бүр яг second hand-ууд нь тэгэл 1 тэрбум 300 сая маяг гэл бас айгүй үнэтэй. Тэгээд тэр одоо ашгаа нөхөх гэж бас хэдэн жил болох юм тийм үстэй тий. Тийм болохоор тэгээд би бас энэ эмра янз янзын юмуд үнэтэй байдаг гэж боддог байхгүй угаасаа. Нэг харахад л тэгэл нэг 200-аас л эхэлцгээд шүү дээ. Компьютер томог. Тий. Эхоны аппаратны хувьд бол арай хямд. Тийм ч үзлэгийнхэн төлбөр, онцлогын төлбөр ч гэсэн арай хямд байдаг. Энэ дээр яг нөгөө нэг бид нар гол нь нөгөө хувийн эмнэлгүүд даатгалд хамрагдахад бас жоохон юу байгаад идэм шаардлага бага зэрэг өндөр санагддгийг надад. Хэрвээ хувийн эмнэлгүүдийн стандартыг жоохон чанга тогтоогоод тэгээд даатгалд нь хэрвээ шууд хамрагдуулж болдог болчих юм бол хувийн эмнэлгүүд ч гэсэн бас яг үйл ажиллагаантай айгүй зоригтой нөгөө хөрөнгө оруулалт татаад айгүй зоригтой гоё үйл ажиллагаанууд эхлэх боломжтой гэж үзэж байгаа байхгүй миний хувьд. Тэгэхгүй өндөр шалгуур тавьчаал тэгэл ингээл 2 жил 3 жил гэж хүлээлгээл ингээ байгаад байгаа тохиолдолтой бол тэгэл нөгөө тухайн эмнэлгүүд чинь эмнэлэг бол эхлэх гэж бас зовно тэгэл тэр чинь ашиг хийх гэж зовно. Тийм байж байгаа үе дээр нь тэгэл 2 жил та өөрсдийнхөө зардлаар явчихаа. Тэрний дараагаас шаардлага хангуул даатгалд хамруулъя гэчихэр чинь бас айгүй чанга байгаа байхгүй. Бас тийм яг тийм нөө шалгуур байд юм байна те. Жишээ нь одоо хувийн эмнэлэг нээгээд ажиллаж хагаад маа шалгуур хангачвал нийгмийн даатгалаар хүмүүс үзүүлж болдог юм байна тийм үү? Төрийн зохицуулалтаар. Тэр нь одоо жишээ нь 2 жилийн хугацаа тавьсан байд. 2 жилийн хугацаанд шинээр нэгдсэн хувийн эмнэлэг бас жигдрээд тэгээд нэг зардлаа нөхөөд ашгаа олох гэж уддаг хөөх. Хэцүү шүү дээ. Тэгэл тэн дундаа бас чинь хэцүүд нь дампуур нь шатн янз янзын асуудлууд гарч ирнэ. Энэ дээр нь бас нэг койлер чинь зохицуулах хийгээд анхнаасаа шалгуурыг нэлээд өндөр тавиад тэгээд цаашаага бас нэг одоо үйл ажиллагааны дэмжих тийм зардлуудыг эрүүл мэндийн даатгалаас өгдөг болчих юм бол уг нь бол би бол тийм хөвдөө тэгж боддیں۔ Хувийн эмнэлгүүд аягүй зоригтой хөрөнгө оруулалт ядаж бизнесийн зээл чамаагүй аваад ингээ эхлэх баха. Тэгэхгүй бол тэгэл нэг жижиг хувийн эмнэлгүүд чи хэцүү шүү дээ. Сарын нэг орон жишээ нь ингээл нэг сарда 500 мянган төгрөг олох уугүй юу тэгэл айгүй хэцүү бас. Тэгээд ихтэй л жоох хэцүү. Боломжтой төвшний хүмүүс нь хэд байгаа лээ. Хувийн эмнэлэгт очиод үздэг хэвтдэг нь хэд байгаа лээ тий. Нийгмийнхээ бас харьцааг бодохоор бас хэцүү л дээ. Ялангуяа эмнэлгийн бизнес бол. Тэгэхээр бид нар бол яг эхлээд яг эмнэлгийн тусламж үйлчлэгийг маш сайн хүргээд
өөрсдийнхөө хүрж байгаа үйлчлэгийг таниулахын тулд эхлээд бас нэг ард иргэдтэй үндсэн ойлголтуудыг аягүй сайн өгөх хэрэгтэй байна л да. Тэгэхгүй өнөөдөр нэг 500 мянган төгрөгөөр нэг ховийн эмнэлэгт очиод үйлчлүүлэх байснаа айгүй гоё ингээд бүр тулсан хансан үйлчлэгийг аваад гарах боломжтой байсан хүн энэ ч нэг зүгээр нэг телевизийн мэдээний дундуур реклам янз янзын тарих угаалтны тийм юмнаас болоод зүгээр нэг 2-3 сая төгрөгийн сүлжээний юм аваад хэрэглэж явах жишээний байгаад байгаа байхгүй. Гэхдээ тэр нөгөө ямар ч үр дүн байхгүй. Эргээд нөгөө хүмүүс маань эрүүл мэндээрээ хохирохын хажуугаар эдийн засгаараа дахиад хохироод ийм асуудлууд үүсэж идэв. Тэгэнгүүт энийг бас болиулах үүднээс одоо яг нэг Instagram, Facebook-ыг ашиглаад эрүүл мэндийн суур мэдлэг мэдээллийг олгох ийм боловсрал одоо олгох үүднээс жоохон янз янзын мэдээллүүд бас түгэх гэж үзээлээ. Тэгээд яг ийм байна л да. Одоо санчри ярьж байгаа шиг тэгэл одоо баг уугаал турчдаг гэл ингээл асар олон ингээ бүтээгдэхүүнүүд хүмүүс зардаг тий. Тэрэн дээр ингээд нөгөө хариу үзүүлж байгаа хянж байгаа байгууллага байхгүй. Тэгэл дуртай нь одоо хятадаас ч юм хаанаас ч юм оруулж ирэл асар юмтай оруулж ирэл хүмүүс зараал тэгэл хүн одоо өвднүү байна уу одоо хор тодортой болоо ямар ч тийм хамаарал байхгүй байгаад байгаа байхгүй. Тэгээд ялангуяа ингээд зохион байгуулалт амар хэрэгтэй байна л да. Төрийн зохицуул зохион байгуулалт тий. Гой зохион байгуулалтанд оруулаад яг санчрын хэлдэг шиг ингээд яг судалгаа шинжилгээтэй за наад эмчин бод ийм учиртай шүү. Ийм стандарт шаардлага хангаагүй одоо судалгаар нь ингэж батлагдаагүй юм гэдгийг хилээд өгчвөл хүмүүс тэгж хохирохгүй шүү дээ. Мэдхгүй байгаа учраас л тэгэл авч чад уучиж байгаа байхгүй тий. Ерөөсөө. Одоо яг ингээл монголчууд ер нь одоо Оросоос ч юм уу, Европоос ч юм уу ингээд нөгөө нэг бүр модноос гараад ингээд зарим нэгнийг нь одоо хорж цагдаад бүр ингээд хоригдсон тийм бүтээгдэхүүнүүд одоо баг нэг үлдэгдэл контейнер дэх юм шахах гэж Монголд орж ирдэг болчиход байгаа байхгүй. Энд чинь хүмүүсийн тархитлахыг угаагаад ингээд зарчууд бэлэн. Яг энэ эрүүл мэндийн боловсрал тал дээр бол би зүгээр яг Монголыг бол Азийн Африк гэж хэлмээр санагддаг. Яагаад гэвэл ингээ ерөөсөө хаанаас ч хамаагүй хийсч ирсэн мэдээлэл шууд итгэл өөртөөгөө бүхнээ тийшээ өгөхөд барьцдаг. Чин бүлэгт өөрөө эрүүл мэндээр болоо эдийн засгаараа ингээ хохироод үлддэг. Энэ дээр нь авч хэрэгжүүлж байгаа хууль эрх зүйн ямар нэгэн одоо арга хэмжээнүүд нүдэнд харагдах юм бол байдаггүй. Хэцүү те. Монголд одоо нэр ингээл хараад хад бүтэж байгаа юм нэр нэг ч ихийг алгаа ямар хэцүү юм бэ. Яг ингээд хөндлөнгөөс хүн харахаараа сайн ойлгох юм байна л да. Яг нөгөө би Монголд нэг төрийн байгууллагад ажилладаг байхдаа тэгэл өглөө ажил, орой ажил гэл ингээд амьдрал болоод байгаа юм шиг ингээд ажил дарагцсан хараад. Тэгээд яг ингээд өөр орон дээр яг хажуунаас нь ажиглаад үзэнгүүт бүр ингээд асар тэнэг системээр ингээд хүмүүсээ бүр ингээд зовоож ядрааж ингээд ял өргүүлж явж байгаа нь бүр нүдэнд харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд бүр ингээд стрессэд бүр ингээд байж чадахгүй яаж ингээд болоод байгаа юм те. Тэгээд ганц хоёр ингээд нэг залуучууд нь ингээд нэг үзэл бодлоо илэрхийлдэг залууч нь дуурахаар нөгөө нэг хар маск гэдэг юм нь орж ирээд хэвээр байхгүй болгоо хийчихдэг те. Харин тэгэхээр яг л одоо бидний үеийн залуучууд одоо бурууч вэ зөвч вэ тэгэл үнний төлөө ингээд үзэл бодлоо илэрхийлээ бурууг нь буруу гэж хэлж явж ижил өөрчлөхгүй бол тэгээд маах бол ингээд дампуураад одоо дууслаа шүү үнэхээр. Тэг яг хүмүүст ер нь бол яг нэг суур мэдлэг боловсролуудыг аягүй сайн өгмөр л байна л да. Дээрээс нь ялангуяа одоо их сургуульд л орж иж ер нь хүмүүс чинь философи гэдэг хичээлийг үздэг шүү дээ. Ерөнхий боловсролын системд байхаа байлцсан. Энийг бүр яг философи Антон хоёрыг бүр эргүүлж оруулмаар санагдаад идэв. Яг тэгэхээр яг эд шилжилтийн насандаа яваа энэ нэг ахлах ангийн хүүхдүүд ингээл философи үзэж ирэх юм бол ядаж нэг өөрийн гэсэн нэг тийм зарчим янз янзын тэр одоо ертөнцийг үзэх үжлэн ч юм уу те бас нэг арай өөрөөр солигдох, шинжлэгдэх болов. Тэгэхгүй бол ер нь бол яг ингээл нэг цутгсан юм шиг нэг системээр явцгааж байгаа л дуусвал тэгээд их сургуульд ороод философиг ойлгож үзэж байгаа, сонирхож байгаа нь хийдчихвүлээ. Тэндээс ер нь бол аюу их өөрчлөлтүүдийг би бас олсон гэж боддтой. Би бас ер нь жоохон тэгээ сахилгагүй, дэвтэргүй хөөхтөөс тэгэл бас яг их сургуульд ороод тэр нь яг энэ философи тэр үзэл судлаад ирэхэд бол бас яг амьдралыг харж байгаа тэр өнцөг маань аливаа зүйлсийг хүлээж авах ойлголтууд маань бас өөрчлөгддөг юм байл л дээ. Илүү нөгөө нэг би чинь нэрээ
яг энэ нэг одоо тий энэ улсын иргэн би тэгвэл одоо ийм мэрэгжил эзэмшиж байгаа ийм хүн би тэгвэл одоо хин юм бэ? Би энэ хүмүүст яаж тусалж юу хүргэж чадах юм бол гэдэг талаас өөрийгөө жишээ нь ингээ шал өөр болгоод одоо ойлгож эхэлсэн баг. Тэгэхээр ийм зүйлсүүдийг дээрэс нь анатомик жишээ нь одоо яг ингээд ахлах ангийн хүүхдүүдэд эрүүл мэндийн хичээлээс нь гадна дахиад бүр яг ингээд тусад нь энэ нэгтэн чи ингэж ажилтдаг, эн чин ингэж ажилтдаг гэдгийг бүр айгуу сайн ойлгуулад өгчих юм бол тэр хүн 10 жилээ төгсөөд одоо шууд амжилт дээр гарч байгаа хүмүүс ч өндөөд нь шүү дээ. Тэр хүмүүс бас энэ юу болох уу, юу болохгүй юу гэдгийг бас жоохон мэддэг болох байхаа. Элдв янзын тэгэл шууд хамаагүй сүлжээний бизнесийн сурталчилгаанд бас автахгүй болох болов уу гэж бодоод байгаа юм. Санчраас нэг асуулт асуухад одоо ингээд нөгөө нэг монголчин нэг юм байдаг шүү дээ. За чи юмч бол чи цагдаа бол тэгээд чи одоо хуульч бол тий чи санхүүж бол тэгээд банкнд ажил гээл ингээд шууд нэг тушаалаар явдаг шүү дээ. Тэгэл ингээд нөгөө нэг асар олон чанартай чанаргүй сургуулиуд тэгээд хүүхдүүд нөгөө төгсөөд одоо хийх ажил байхгүй. Тэгэл нэг баримаа игээл зөөгч игээл эсвэл халтур игээл яг л ийм зарчмаар явж байгаа. Тэгээд манай дүү сая юунд ангаарт орсон л доо нэгдүгээр курсэд. Тэгээд би өөрлөө яриад за чи яагаад ингэж эмчлэх гээд байгаа юм бэ? Тэг чадах юм уу наадхаа гэдэг. Гэхдээ би хим сайн болохоор физик сайн болохоор орцсон гэж байгаа байхгүй. Тэгээд ихэл үнэмшил хэр байна гэхээр за болно хичээлдээ сайн юм чи ингэж орж байгаа. Тэгээд санчраас суугаад жоохон хувийн чанартай асуулт гэж магадгүй. Санчир сардаа яг өөрийнхөө энэ мэдлэгийг ашиглаад хэдэн төгрөг олж байна. Одоо яг нөгөө нэг эмч болоод төгсөөд үнэхээр одоо тэгээд төрийн байгууллагын эмчнэрийн цалин чинь тэгээд нэг 600 700 мянган төгрөг штэ бүр тий асар бага. Тэгээд үнэхээр ингээд чам шиг боловсроод ингээд жоохон менежментээ сайтай явал энэ хүүхдүүдэд ямар боломж байна? Энэ талаар жоохон ярьж өгөөч. Яг одоо эмч мэргэжлийг эзэмшиж байгаа эмч мэргэжлийг яг сонирхоод ингээд энэ зах зээлээ олж хараад өөрийгөө одоо үнэхээр супер болгоод ингээд бүр ингээд судалгаагаа улам сайн хийгээл тий ингээд явах хүмүүст бол ер нь бол 3-аас дээшээ сард бол олох боломжтой. Монголд одоо санчир бол дөнгөж эхэлж байгаа. Яг энэ хийсэн юмнууд нь бүтээд эхлэх юм бол тэгэл өшөө дээшээ өснө л гэсэн үг шүү дээ, тий. Тэг нь өсөх боломжтой. Үнэхээр мэрэгжлийн мундаг эзэмшээд үнэхээр одоо өөрийгөө зөв илтгэдэг, өөрийнхөө хийсэн судалгаа зүйлсүүдийг баталж ярьж чаддаг. Ингээд явчих юм бол зүгээр яг ингээл сарын 3 саяын цалин хүртэл энэ тэндээс ингээл айгүй их юмуд ирэх боломжтой байхгүй. Саналаад. Тэгэхээр энэ дундаас тэрийг хийх үү эсвэл өшөө тэгвэл өөртөө дахиад өөр юм том зах зээл байна. Өөр юмыг олж нээж харах гэдэг бол бас тухайн хүний сонголт шүү дээ. Тэгэхээр манай яг эмч залуучууд бол яг ингээд өөрийгөө зөвхөн яг нэг таслаханд ажлын 8 цаг суугаад ингээл тардаг, хаяа нэг жижиг тундаг тиймэр хард ерөөсөө болохгүй. Яагаад тэгэхээр дэлхийн зах зээл яг л одоо нөгөө нэг бусад бизнесмэнүүдтэй адилхан дэлхийн зах зээл, эрүүл мэндийн зах зээл эмчнэрт нээлттэй байдаг. Гол нь тэр бүх одоо арга замаагаа өөрөө сураад, ирж хайгаад олох хэрэгтэй. Юу олж чадах юм бол үнэхээр хаашаач одоо боломж байгаа гэсэн. Одоо санчрын хувьд бол ингээд ямарваа нэгэн улсын эмнэлэг тариалга хуваараа ингээд ажиллаж байна те. Одоо зарим сурж байгаа ихэнх залуучуудын хувьд бол миний бодожоор за нэг таньдаг ах ихчтэй ярьж байгаа л нэг өрхийн эмнэлэгт юм уу нэг улсын эмнэлэгт орчиндоо за чи ор тэр ах чинь хэлээд өгч ингээл орчиж байгаа шүү дээ. Тэгэл тэр одоо тэр нэг 5-600 мянган төгрөгийн цалингаар нэг лизинг авчин тэгэл одоо тэрийгэ төлөхөө л ингээл яваад байгаа хүмүүс. Тэгээ санчир яагаад ингэж ийм шийдвэрийг гаргахад энэ ч бас эрсдэлтэй шүү дээ. Магадгүй чи улсын эмнэлэгт ажиллахгүй за би ингээ явна гэсэн чинь нэг сөрөг олохгүй тэгээ гэр орноос тэгж чадах болж үлээ яах вэ? Яаж энэ шийдвэрийг гаргасан? Ер нь бол яг би анх яг нэг нэвтрүүлэг хийсэн л дээ. Төгсчөөд доктор Санчирга сэрэг телевизээр нэвтрүүлэг хийгээд тэр боломж яаж олдоо? Ингээд байж хахад энэ бол яг вэ ингээд бас л ингээд нөгөө сошиал орчинд илүү нөгөө Twitter дээр би айгүй их жиргэнүүд хийдэг гэсэн. Тэгээд энэс улбуулаад санал ирсэн. Тэгээд тэрийг яг ингээд хийгээд явж хахад ер нь бол
зах зээл нь арай өөр юм байна. Зөвхөн өөрийгөө яг ингээд нэг яг энэ ажлын 8 цагаараа төсөөлж болохгүй юм байна. Өшөө нэмэлтээр те лекцүүд, илтгэлүүд тавиад явж болж байна, сургалт хийж болж байна, ном орчуулж болж байна гэх мэтчлэн бүр маш олон боломжууд гарч ирсэн. Тэр байтугай нөгөө эмийн сурталчилгаа, эмийн реклам хийх санал хүртэл ирж ирсэн. Гэхдээ би эм рекламдах дургуул эмч хүнийхээ нөгөө ёс зүй талаасаа ч тэр миний хувь хүний зарчим тэр ямар нэг эмийн бүтээгдэхүүнийг рекламдахгүй гэдэг. Энэ бол уг нь хуулиар хориотой. Монгол улсын хууль нь бол эмийн бүтээгдэхүүнийг рекламд сурталчлах бол хориотой байдаг. Тэгээ эмч хүний ёс зүгээр ч гэсэн те. За энэ эмийг л уухгүй бол одоо ингээд үхэх юм шүү. Энийг ингэхгүй бол энэ одоо ийм чинь сайн гэдэг ингэж ярих бол айгүй утгагүй буруу зүйл баггүй. Ялангуяа манайх шиг ийм нөгөө замбрааг эмийн замбраагүй хэрэглээтэй юм улс оронд. Тэгээд тийм зүйлсүүдээс бол дандаа нөгөө татгалзаж исэн. Яг ингээ хүнсний талын шин тижэл энтэй холбоотой зүйлсүүд, сургалтууд, иймэрхүү ажлуудыг бол айгүй дуртай хүлээж авдаг. Ер нь тэр нэвтрүүлэгт орсноос хойш л санчир ер нь за ийм боломж бол байгаа юм байна гэж харсан юм байна тий. Тий, ер нь айгүй гоё том зах зээл бидэрт байдаг боловч бид нар ерөөсөө яг ингээл кабинеттэй суугаад үзлэгээ хийгээл ингээл урд ажилдаа л ерөөсөө бид нар ингээд төвлөрөхөд бусад бүх тэр боломж юмнуудыг одоо үгүй хийдэм байна гэдгийг бол харсан. Ойлгосон юм уу? Одоо тэгээд бас нэг эмчнэрийн тал дээр ингээд нэгдүгürt ингээд жоо харьцаа муутай байдаг те эмчнэр. Хоёрдугаарт бас ингээд чадваргүй эмчнэр миний бодлоор амар их байдаг юм шиг санагдаад идэв шүү дээ. Би яг ингээд өөрийнхөө жишээн дээр ярьж байхад нэг 3 дугаар амарч хат нэг хүн ингээд төрснөгийн дараа нас орчиж байгаа байхгүй юу? Тэгээд яг нөгөө тэр хэрэг над дээр шалгасан чинь эмчнэрийн буруутай үйл тогтоогдож байгаа байхгүй юу? Саунд нь ихс үлдээсэн. Тэгээд би нөгөө нэг эмчилгээсэн эмчнэрлөө ингээд уцаар яриад холбогдоод за ийм юм байна. Тэгээ та ингээд ажил дээр хүрээдрээ гэсэн чинь чи одоо өөрөө ирээд байцал таа. Юу яриад байгаа? Бид нар завгүй хүмүүс ингэж байгаа байхгүй юу? Тэгээд би ч юм бүр итэр одоо ямар юм ингээд бүр стрессж байгаа. Итэр ч одоо хүний амин насны асуудал яригдж байгаа чинь уцаар ингээд нэг пэдисэн чи ирээд аваа бид нар ажилтаа мэжилтэй. Тэгэхээр би эрүүл мэндийн яам руу бичээд ийм асуудал гарсан. Тэгээд ингээд дууд хууц явуулсан энэ хүмүүс ирэхгүй байна гэх. Тэгээд ардаас нь ирж байгаа. Тэгээ бас нэг асуудалд нэг гэмтэлтээр бас нэг хүн ингээд нэг хүнтэй зодолж байгаа нуруугаа гэмтээсэн. Тэгээд нөгөө нэг шүүхэд нөгөө мөнгө дэхэмжлэхтэй бүр огт ингээд баримтгүй нэг сая төгрөг гаргаж ирээд байгаа байхгүй юу? Тэгээд за наа чи ямар өчтэй мөнгө энэ сая төгрөгийг чи ямар эмчилгээнд зарцуулсан? Би эмчтэй өгсөн гэдэг байгаа. Тэгээ эмчнэрийн нөгөө нэг гаргасан эмчилгээний зардал дээр тэр сая төгрөг огт ороогүй байхгүй юу? Тэгээд би нөгөө эмчрүүн залгаад ийм юм байна гэсэн чи өө наа ч угаасаа байдаг л асуудал штэ. Тэг чи одоо энийг юу сүр болгож яриад байгаа. Тэгэхээр нь би нөгөө нэг өвчт нөгөө хүнээ дагуулад очлоо. Хэрэг нь одоо дараа 7 шүүхээр орлоо. Тэгээд энэ баримтыг энэ хүн нэхэмжилсэн байна. Нөгөө нэг талаас нь бол энэ баримтыг ямар ч нотлох баримтгүй учраас төлөхгүй гэж байна. За та авсан гэдэг бол авснаа ингээд гэрчийн мэдүүлэгт өгчгөө гэсэн чинь. Тэгэл бид нар ингээд хуугаал 200 бол авцаа гэж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд бүр авилгал хүн цувтал ингээд эмчнэр бүр асар их байдаг юм шиг надад санагдсан. Энэ тал дээр санчир юу гэж боддог вэ? Мэдээч яг нөгөө гендэж би гондооч би бид нар одоо жишээ нь хүний ихэмж болох гол 6 жилээр суралцаал тэрэндээ мэдээж айгүй одоо их цаг хугацааг маш олон зүйлийг сурч хөдөлмөрлөөд ингээд явж байхад нөгөө ажил дээр гарч ирээд байж байгаа үнэлэмжтэй айгүй холбоотой байх л та. Бид нар одоо яг зөвхөн өвдөлтөө эмчийг сандна шүү дээ. Өө эмчээ гэж одоо айгүй их нөгөө гуугаал ингээд нэг наагур цогоор ярьж үйлчлүүлэх айгүй дуртай. Яг ингээд ном дүрмийнхаа дагуу үзүүлээд шаардлага тавих ёстой бол шаардлага тавиад явахгүйгээр аль болох танил тал юу байдаг вүлээ, ийшээ чи хэн байдаг вүлээ гэж боддог. Тэрнээс ч бид нар яг авах ёстой үйлчлэгийнхаа стандартыг өөрсдөө бас мэдээтэй. Би улсын эмнэлгээс ийм үйлчлэг авах ёстой юм биш үү? Энийг би эндээс шаардах ёсгүй юм байна. Өрхийн эмнэлэг дээрээс ингэж явах юм байна. Ийм илүү юм шаардах ёсгүй юм байна гэдгийг бас мэддэг болчвол нэг талаараа энэ ажил маань сонгорно. Зарим нэг асуудлууд бол шийдэгдэнэ. За тэгээд нөгөө эмч маань 6 жил ерөнхий эмч болтол
сураад төгслөө. Дахиад нэг 2 жил нарийн мэргэжлэр дахиад сурна. Ингээд ажил дээр гараад ирэнгүүт нэрэл төр чиний хэлдгээр 5 600 мянга 700 мянган төгрөг. Ингээл бүр жилээр явсаар ажиж ирсэн 5 6 жилийн дараа нэг сая гарах жишээ нь явчихж байгаа байхгүй юу? За тэгхийн бол энэ чинь бас нөгөө нэг тухайн хүний эмч ч гэсэн нөө цаана амьдралтай ар гэртэй амьдралаа авч явж байгаа хүн гэтэл ингээл нөгөө асуудлууд нийгмийн асуудлууд маань тэр хүнд бас жишээ нь стресс үүсгэж байгаа л та. Бид нар ингээд амар хүмүүсийг ингээл стресстж болохгүй ингээд гэдэгээс эмч өөрөө айгүй их стресстэй байдаг. Жишээ нь одоо жилийн цалин хэд болох нь жилд 20 сая төгрөг хүрэхгүй байх нь шүү дээ нэг эмчийн жилийн цалин бол тий. Тэгвэл Америк ч юм уу ингээл өөр бусад орнууд нарахад жил өрхийн эмчийн жилийн цалин $250 мянган ч байх жишээний. Тэрнгүүр бол тэр хүн одоо маш ихээр одоо тий өөрийгөө ингээд сул чөлөөтэй цаг ихтэй айгуу сайн менежмент байгаад байгаа учраас чөлөөтэй цаг ихтэй ингээд нөгөө эмчнэр маань айгуу сайхан гэр бүлтэй ч анхаарлаа хандуулаад амьдралд ахуйдаа ч гэсэн анхаарал тавьчихдаг. Гэтэл манайх бол яг ингээд одоо гадны оронд өдөрт би 15 хүн үзнэ гэж тэгж байгаа бол 15 хүнээ үзэл тэр хүн ажиллаад дуусгаад гэртээ хайрдаг бол манайх ч юм бол 15 минутын зайтай бараг 100 хүн үдэн шүү дээ. Тэгээд ирэхэд нөгөө хүний маань хувьд бол нэг оюун ухаан болоо бие махбод аль аль нь зэрэг ажиллаж байгаа ийм хүнд хэцүү хөдөлмөр учраас бас нэг яалтчгүй физиологийн хувьд ингээд стрессийн даавар нь өндөр болох ийм зүйлсүүд бол гарч ирж байгаа. Стрессийн даавар буюу кортизол жишээ нь ихсэх үед бол бидний бие махбодод нэг аз жаргалын даавар ялгархад нь блоклогдчих. За тэгээд дагаад нь чинь тааруулж чихрийн шижээ асар болон асуудлуудыг араараасаа дагуулж идэг байхгүй кортизол даавар маань. Их мэтлэнгээр ер нь бол эмчнэр дээр ирэх ачаал маш их байдаг, хүнд байдаг. Бид нар бол энэ тал дээр одоо заавал ингээд гомдлолоод байдаггүй. Тэрэн дээр л би бас айгүй гайхдаг. Эмчнэр маань энэ дээр дуу хоолойгоо нэгтгээд бид нар одоо гэмтэл согц судлалын үндэслэлтэйг одоо ачаал ийм байдаг учраас бид нар ингэж одоо нэмэгдүүлмээр байна тий хүчин чадлаа нэмэгдүүлмээр байна. Усан эдгээр төвөмлөг ингэмээр байна гэж ингэх хэрэгтэй байдаг. За гэхдээ яг сая би нэг одоо нэг хийж байгаа влог маань бол яг улсын имлэгээс хүмүүс ард иргэд ямар туслан зөвчлөгөө авч болдгийг ингээд таниулах гэдэг байгаа байхгүй. За тэгвэл бид нар бас хизээ тийшээ очих вэ гэдгийг мэддэг болчихтой. Үүргийн имлэгээс одоо бас ямар имчилгээнүүд авч болох нь өрхийн имлэгээс ямар үйлчлэг авч болдгийг ингээд нэг юм влог болох гэж байгаа. Хийгээд явж байгаа зураг авалтууд маань. Тэгэх юм бол бид яг яг зорилттой газараа очиод хүмүүс үйлчлэг онцлогоонд орчих боломжтой болчих. Тэр влогийг бас хүмүүсийг гарахаар нь үзээрэй гэж хэлмээр байна. Шинэ бас сайн томилогдсон эрүүл мэндийн сайд бол яг нөгөө нэг 1-р имлэг, 3-р имлэг, 2-р имлэг гэдэг чинь тус тустай өөр бас нэг одоо үзүүлэлтүүдээр одоо өөр штэ 3 зүрхээрээ айгүй олон хүн хүлээж авдаг. 1-р имлэг бол одоо яг урлаг талын мэдцлүүдээр айгүй их хүн хүлээж авдаг. Бүр 2-3 сарын очтой байдаг. Урлаг гэдэг нь юуны мэдцэл вэ? Одоо бөөр шээс дамжуулах зам гэсэн үг штэ. Тэгэл төрөвлөчхөн хүртлээр авчдаг. Шамбрам энэ чинь бүгдээрээ одоо нэг дээр очиж байгаа байхгүй. Гэтэл нөгөө нэг мэдчлийнх нь одоо очир нь 2 сарын зайтай 3 сарын дараа энэ төр байгаа гэдэг. Тэгэнгүүт яг сая одоо шинэ сайд маань болохоор юу яасан юм бэлээ. 3-р имлэг дээр 2-р имлэг дээр ингээд тус нь нэг юм салбар нэгжүүд өөрсдөөс эмчнэрээ явуулж байгуулад нөгөө ачаалтыг ингээд амар хуваагаад эхэлчихэж байгаа байхгүй. Гэх мэтлэнгээр яг шинэ юунууд би сая өөрөө очиж бас нөгөө влогийнхоо журмаар очиж ижил мэдчих авлаа. Тэгэхгүй бол ирэх хүмүүс нь бол яалтчгүй багассан байл. Өмнө чинь өөрөө нөгөө нэг дадлага хийгээд тойролт хийгээд явж байгаа чинь бүүст амар идэгсэн баг. Ингээд тасаг дээр очрлоо өстой. Тэгээд ер нь ингээл ярихаар яг л нөгөө буцаал төрийн зохицуулт руу орчоод байна л да. Тэг яг ч ярахгүй бас эмчнэр тэгэл зогсоо цагийн хүн үзэл тэгэл ирсэн хүн болгоно өвчин зовлон яриад миний энэ өвчлөө тэр өвчлөө юм бичээдэг тэгээд ингээд тэр хүн чинь бас хүн юм чи ингээд нэг цэник дуусан штэ. Тэгэл тэр стрессэл чаваас гаргаж байгаа юм байна л да. Ер нь ингээд нэг нөгөө талаас нь хэрэг арах юм бол бас сая хэнийг санчрыг хэлэхээр би бас нэрээч бас тийм дээ. Тэгэл 500 мянган төгрөгийн цалингийн төлөө тэгэл өглөөнөөс орой болтол тэгэл хүмүүстэй зууралдаал тэгээд ямар ч гавьяа шагнал байхгүй те. Ингээд аргач юм байна. Хүмүүстэй туслаад өнгөрж байгаа хүмүүс шүү дээ.
одоо юу вэ л та ер нь бол энэ асар олон жилийн хугацаанд те бараг энэ 30 жилийн хугацаанд одоо яг эрүүл мэндийн яамны сайдаар яг эрүүл мэндийн яамыг удирдах хүнээр бол бараг л анх удаа ингээд яг мэрэгжлийн хүн тавигдчих чинь. Тэгээд хийж эхэлж байгаа ажлууд бол айгүй их байгаа юм байна лээ. Яг улсын эмнэлгүүд дээр ачааллыг яаж хувааж, яаж менежмент хийх үү гэдэг юмнуудыг бол айгүй шинэ гой шийдэл олсон байлээ. Тэрийг бодохгүй миний влог дээр бас үзэх баха хүмүүс. Тэгээд санчрын хийж байгаа влог бол бас айгүй зөв санагдлаа. Зарим хүн чинь нөгөө нэг өрхийн эмнэлэг дээр очиод үзүүлчих юм тэгээд улсын эмнэлэг рүү очиод тэнцээ очир бүглээ суучдаг шүү дээ. Тэгээ яг 8:30-д жишээ нь одоо нөгөө нэг номероо аваад үзүүлж эхлэх ёстой бол манайхан 6 цагт очдөг те 5 цагт. Тий. Үүстэндээ хүндрэл учруулдаг. Энийг тэгээ одоо захимаар авч байгаа юу? Яаж байгаа вэ? Би захимаар очроо бичүүлээд авч болдог болсон. Тийм үү. Тийм тэгтэл бид нар ингээд өглөө 6:30-д очиад 8:30 юм дээр чи очирлал өөрөөсөө ингээд хүндрэл үүсгээд идэг. Гэхдээ наад нөгөө нэг цэнэглэгч нь нөгөө ингээд айгүй чирэн дээр нэг юм зохихтой дуурайд байна. За одоо зүгээр. Тэгээд за санчраас нэг асуулт асууад хэрвээ санчир одоо эрүүл мэндийн яамны сайд байсан бол яг энэ коронавирустай холбоотой гаргаж байгаа шийдвэрүүдийг одоо чиний талаас залуу хүний хувьд бол ингээд хийчихвэл энэ зөв болно шүү дээ. Арай ингэж буруу талаас нь яваад байна ч юм уу. Ийм нэг өдөр нэг боломж олдвол ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэх байсан юм бэ? Миний хувьд бол одоо бол яг сүүлд шинээр хийж эхэлсэн ажлууд бол айгүй таалагдж байгаа. Ер нь бид нар анх бол айгүй жоохон буруу хөдөлцөхөөсөн шүү дээ. Ингээл учир зүггүй бүгднгийн шууд хориол хаагаал. Тэгээд чин бас нэг талаараа бид нар яг ингээд ийм цар тахалтай холдор төвчөн дэгдэлттэй байна гэж байгаа боловч нөгөө талаараа өнөөдөр ардчилсан улс гэдгээ бас жоохон одоо умартахуйц тийм үйлдэлүүдийг нэлээд хийсэн. Нэгээрээ уг нь бол гадны бас шүүмж юмнууд бол явж л байлаа. Тэгэхээр миний хувьд бол яг хамгийн түрүүнд одоо манай ард иргэд өөрсдөө халдвар төвчний талаар маш зөв ойлголттой байх юм бол ийм айгуу тийм одоо хүндрэлүүд бас учрахгүй байсан баха. Тэгэхээр миний хувьд бол хэрвээ тийм боломж гарвал хамгийн түрүүнд мэдээллүүдийг маш сайн түгэн. Гол нь бид нар яаж сэргийлэх ёстой юм. Энэ одоо нэг хэсэг чинь бүх айл болгон баг айл байгууллага болгон тэр нэг бариулуудаа нэг спирттэй марлаар орсон байсан шүү дээ. За тэгснэ. Тэр бол өөрөө харин ч өстой бактери вирусыг дамжуулах нэг гоё нэг дамжлага нь болчихж байгаа байхгүй. Тийм үү. Яг тэр спирт маань өөрөө тодорхой хэмжээний концентрат тодорхой орчинд байж ижил одоо устгадаг альва вирус бактери. Тэглээч одоо яг энэ сонсох хүмүүстэй хандаад нэг үг хэлэхэд дараа спиртээр ариутгах гэж байгаа бол спиртэн одоо суурьтай уусмлаар ариутгах гэж байгаа. Энэ маань 10-аас 15 секунд 20 секундын хугацаанд л одоо тэр одоо хугацааны дараа тэнд одоо ариутгасан вирус юмнууд нь устдсан шүү. Вирусээр спиртээр арчлал бол гар чинь тэр чигээр шууд ариутгах гэж байгаа биш ээ. Уусмлаар за арчлаа угаалаа гэж бодоход 15 секунд орчим тэр хүлээх хэрэгтэй дараагийн юмдаа хүрэхээс жишээ. Тийм хугацаанд тэр одоо спиртэн суурьтай уусмал маань вирус байна уу, бактери байна уу тэнд байгаа зүйлсийг устгадаг байх юм шүү дээ. Манайхан зөв нэг арчаал нэг ингээл гараа бол шууд ариутгачлаа гэж боддог. Тэр нэг кинон дээр гараад идэг шүү дээ. Хугацаа шаарддаг байх юм шүү. Тий. Тэгэхээр энэ бас мэдлэггүйгтэй л холбоотой. Одоо тэгээ 2 давхар маск зүүж, 3 давхар маск зүүж юмс. Тий. Маскыг давхарлаад сэргийлдэг бол би нэр баг 10 давхар масктай ч явсан яг үүндээ маск давхарлах тусам халдвар одоо нэг дамжих эрсдлийг болон нэмэгдүүлдэг. Тухайн маскны хажуугаараа завсар зай илүү их гарч ирдэг. Тийм болохоор тийм маск давхарлах элдв зүйлсүүд ер нь яг ийм бас анхаарч хэлэх, ойлгуулж өгөх ажлууд аюул их байна. Дааж тэгээд хүмүүс чинь ерөөсөл манайхан чинь нэг тийм айгу өндөр Монгол эготой шүү дээ. Тий. Энэ одоо юу яриад вэ? Юу мэддэг гэдэг. Ханаас юу гарч ирчээд ингээд гэтэл яг гадны орнуудад бол яг үнэхээр одоо жишээ нь
нэг эмчтэй та жингээ барих ёстой, одоо ингээ жингээ буулгах хэрэгтэй гэж хэлэхэд бол одоо үнэхээр өөрөө тийм хэмжээнд өөрийгөө авч явж байгаа эмч бол тэр хүндээ итгэдэг. Аа өөрөө нэг ингээл таргалчаал ингээл бүдүүрчээл те чи жингээ хасмас гэж байгаа эмчд бол чинь итгэдэг байхгүй. Энэ өөрийгөө ингэж авч явж ээж гэдэг. Айгүй нөө тэгж харцдаг шүү дээ. Тэ. Өөрөө хийж бүтээсэн би humble гэдэг шиг яг ингээ өөрөө хийж бүтээсэн бүтээсэн чадаагүй бол тэрнгээрээ л бай гэж ханддаг бол манайхан бол ингээл айлуулах жоохон тийм одоо юу гэдэг гадны имижтэй одоо нэг тийм махлаг нүдний шилтэй тийм үлгэн бол мундаг эмчиг одцсон. Тийм байгаад гэдэг. Гэтэ үнэхээр яг туулсан зам туршлагаараа мундаг байх ч гэсэн бас яг тийм амар буруу сэтгхүүтэй байж болохгүй. Эмч хүн бол угаасаа шинжлэх ухааныг судлаад тэрийгэ түгээх гэж байгаа учраас айлуулах үгэн эмч хүнийхээ үгэнд итгээрээ бити нэг тийм хажуунаас ингээс гинт гарч ирээд сүлжээний бизнес ч юм уу ярьж байгаа тийм хүний үгэнд итгээд байгаарэ. Тэгэхээр бас манай эмчтэрд хэрэг сургалтууд орд юм бэ. Яг ийм их ажлаа хийж байгаагаар тэгээд одоо санчин шиг тэгээд ингээд судлаад явж идэг эмчнэр бол миний бодлоор байхгүй байна. Тэгэхээр ер нь жоохон хоцрогдоод яваад байна уу манай эмчнэр? Хуучин бол яг нэг эмийн компаниуд айгүй их ингээл эмийн сурчлагаа сургалтууд хийдэг байсан бол тэрийг бас саяхнаас зогсоосон. Тэр нь айгүй гой санагдчихж байгаа. Ер нь бол эмчнэрийн хувьд бол одоо яг ингээд шинэлэгтэй яг хүний нөөцийн сургалтууд янз янзын тийм сургалтуудад бас их бүр яг байгууллагаараа гоё хамрагддаг болчвол надад айгүй гоё санагдаад байгаа. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн төрс бол яг тийм сургалтуудыг бол аюул зохиод юм байлээ. Бид нар ч бас одоо нэг системээ ингээл апдейт хийгээд явах хүний нөөцөө апдейт хийгээд явах бас байгууллагатай шүү дээ. Эрүүл мэндийн хөгжлийн төвгүүд тэр тэндээс бас яг ийм хөтөлбөрүүдийг сургалтуудыг санаачилж аюул хийдэг санагдсан. Тэгэхээр ер нь бол сургалт хийлээч гэсэн үр дүн хэр байгаа вэ тийм ээ? Тэрийг хэрхэн яаж үр дүнг үнэлэх вэ? Эдгээр зүйлсүүдийг бас бид нар хийх хэрэгтэй. Ер нь эмчилгээ хийжэл мэдсэл хийчээд өвчлөнч төр эмчинч төр ингээд аль аль нь орхичдээ шүү дээ. За идсэн энд байсан юмыг авсан болсон гэл. Тэгтэл эмчилгээний дараа мэдслийн дараах тэр сэргээн засах тэр хүнийг одоо хэрхэн яаж гам барих эргээд хэвийн энгийн амьдралдаа ортлоо тэр хүн ямар эмчилгээг өөртөө хийгээд явах хэрэгтэй байна вэ? Тэр бүгдийг нь бас зөвлөдөг шигэ. Эмчнэрээ ч гэсэн бас одоо тийм болгоомоор байгаа байхгүй. Санчаараа харьцаад өнгөрсөн биш ингээд заашаага бас яаж нөө ирэх холбоотой өвчтнөө ингээд бас хандаад анхаарал өгөхгүй. Санчаараа одоо монголчууд ингээд яг ингээд нөгөө хор тавдар болон ингээд өвчнөр өвдөж байгаагаар одоо дэлхийд ингээд дээгүр бичигддэг гэл ярьдаг штэ. Тэр судалгаатай ярьдаг зөв тийм. Тэгээд чи яг хүмүүст ингээ энгийн нэг 3 зөвлөгөө өгөөч. Яг энгийн ийм юм дээр анхаарч тэгвэл энэ өвчнийг таад өсөхгүй. Энэ чи ингээд буруу байдаг учраас явцдаа энэ халдвар болж байгаа маа. Гэт яг нэг 3 зөвлөгөө өгөөч хүмүүст. Яг нь нойр гэдэг зүйл айгүй чухал. Тэгээ нойр гол нь гэхдээ бид нар нэг одоо жишээ 8 цаг унтаа гэж байгаа бол тэ унтаж эхэлсэн цагаас хойш 8 цаг биш. Гол нь унтаж эхлэх цаг нь айгүй чухал байгаа байхгүй. Тэгс учраас 10 цагийн хооронд энэ хүн орондоо ороод унтаж эхлэх юм бол энэ хүнд одоо мелатонин айгүй сайн ялгарна. Ингэх юм бол хүн нойронд маш сайн автаад энэ хүн цаашдаа одоо маргааш өглөө нь айгүй сэргийг босч ирнэ, маш одоо идэвхтэй эрч хүчтэй ажиллана. Энэ бүх цаанаа нөгөө дааврын зохицуулга явагдаж идэг. Өсөлтийн даавар, аз жаргалын даавар гэдэг гих мэтчил энэ бүх дааврууд маань тэр хугацаанд одоо хүний бие төрөмтлөгдөж бий болж идэг учраас энэ нойр гэдэг юмд айгүй сайн анхаарах хэрэгтэй. Бид нар эрт унтаад эрт сэрдэг болчвол одоо энэ зур сэтгцийн эмгэгүүд энэ бүх стрессээс шалтгаалах халдвар тус өвчнүүд энэ олон төрлийн өвчлөлүүдээс бид нар сэргийлж чадж юм гэсэн. За зөв хооллолт, зөв зохистой хоол. Тэгээ зөв хоол буюу бид нар ингээл нүүрс усыг ингээл хасаал, өөх цусыг ингээл хасаал байгаагаа эрүүл хоол, фитнес хоол, зөв хоол гэдэг боловч яг үүндээ бидний бие махбодод өөх тос хэрэгтэй. Ханаагүй тосноос гадна нөгөө муу гэдэг хансан тос маань ч гэсэн тодорхой хэмжээнд хэрэгтэй гэдэг. Хоногт 15-20 г
Энэ ялангуяа тэр нөгөө бэлгийн тэр даавруудыг бий болоход тэр Д витаминыг, А витаминыг бид нийлэгчэхэд хамгийн их тусалж идэг ийм тоснууд байдаг. Энэ тос яг өөрийн зохистой хэмжээнд байхдаа тэр цусндаа холестеринийг хүртэл одоо айгүй сайн барьж чадчихдаг. Тийм болохоор бид нар энийг одоо айгүй сайн хоол хүндэжилд анхаарах хэрэгтэй. Дуртай зүйлээ биш, хэрэгтэй зүйлээ идээд хэрэгцээгүйгээ бол бид нар ингээд орхиж чаддаг байх хэрэгтэй. Тэгэх юм бол бид нар одоо ерөөсөө бараг л 80 эдэн төрлийн өвчнөөс бол өвчлөн сэргийлж чадна гэсэн үг. Яг хоолоо зөв зохицуулаад идэхэд тийм үү? Тий, өөрт хэрэгтэй би хэдэн килограмм жинтэй, ямар өндөртэй, хэдэн настай, ямар хүнстэй хүн бэлээ гэдгээс хамаарат шим тэжээлээ тохируулаад сурчих юм бол энэ өөр айгүй том одоо ерөөсөө эрүүл мэндэд хийж байгаа хөрөнгө оруулалт гэхгүй. Тэгээ гуравт нь бол мэдээ дасгал хөдөлгөөн. Дасгал хөдөлгөөн хийж байгаа цагт бол одоо хүн ер нь стресстгүй, за өвдөхгүй, өөр үеийн бүх одоо сөрөг муу зүйлсээс хол байдаг. Ялангуяа дасгал хөдөлгөөн хийж явах үед аз жаргалын даавар ялгарч идэг. Энэндээ улам дуртай ингээл тогтмол хийдэг бол допамин гэдэг даавар ялгардаг. Энэ нөөрөө өвчин намдах аз жаргалтай болгодог ийм даавар. Гэх мэтчлэнгээр бид нар өөрийгөө ингээд бие махбод ангаах бүх чадвар нь байдаг боловч бид нар зүгээр яг энэ гурван зүйлсийг хийж чадахгүйс болоод амьдралын хэм маягаасаа болоод өөрийгөө ингээд одоо хордуулаад хохироогоод байдаг бахнэ. Тийм болохоор ерөөсөө эрүүл зөв амьдралын хэм маягт одоо хүн болгон яг ингээд энэ подкастыг сонссноосоо ч юм уу те эсвэл хин нэгэн хүн ингээд санал болгоход л ерөөсөө ингээд өөрөө өөртөө өөрчлөлт оруулаасаа л гэж хүсдэг. Ингэж чадах юм бол энэ өөрөө те өнөөдөр өөрийгөө өөрчлөлөө гэхэд маргааш гэр бүлдээ нөлөөлнө. Энэ цаашдаа хүүхдүүд нь хүртэл нөлөөлнө. Ингээд би бол жишээ нь гэр бүлдээ үр хүүхэдтэй үлдээж байгаа айгүй том хөрөнгө оруулалт, өв хөрөнгө гэж бодож байгаа байхгүй энийг. Тэгээ дасгал хөдөлгөөн гэхээр яах юм? Заавал фитнест явах хэрэгтэй юм уу? Дасгал хөдөлгөөн гэдэг юу гэж хэлэх вэ? Өнөөдөр зүгээр яг одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол өдөрт 10,000 алхахыг жишээ нь энэ бол яг идэвхтэй хөдөлгөөн гэж үзэж байгаа. Гэхдээ энэ зогсолтгүй ингээл 10,000 алхалт шүү дээ. Энэ нь одоо жишээ нь одоо за нэг цаг орчим алхаад 10,000 алхлаа гэж бодоход тэгвэл 30 минутын гүйлт чинь өөрөө айгүй гоё идэвхтэй хөдөлгөөн байх нь байна. За тэгээд гэртээ хийж болдог дасгалууд байх нь байна. Ер нь спорт тоглоомоор хичээлэх гэх мэт эдгээр зүйлсүүд бол ерөөсөө амьдралын хэв маяг, амьдралын чанарыг маш ихээр ахиулж өгдөг ийм өөрчлөлтүүд л байдаг. Тэгэхээр бид нар заавал фитнес, заавал зааланд очих гэхгүйгээр гэртээ ингээл сунааж дасгал хийж болж гин, гараа цаахан гүйж болж гин, алхаж болж гин. Энэ бүх зүйлсүүдийг маш олон төрлийн дасгалууд байна. Табата гэж байдаг шүү дээ. Жишээ нь тэрийг ч гэсэн ингээл хийгээл явж болж шít. Тийм болохоор ерөөсө дасгал хөдөлгөөн дасгал хийнэ гэхээр заавал фитнес заалыг хайгаад байх шаардлагагүй гэж хэлмээр. Мөнгө өрөхгүйгээс дасгал хөдөлгөөн өөртөө хийж болох юм шүү манайхаа. Тэгээд хин дээр нөгөө нэг лавга ПЖ энтер нэг эрүүл хоол зараадсэн ш. Тэрнтэй хин холбоотой юу? Холбоотой байсан. 10 хэдэн онд л гэдэг. 7 юу 8 уу? 18 онд. Тий, бид гурав анх эхэлж ийсэн. За. Тэгээд яг хуу тэгэл төр зогссон л та тэр бол. Гэтэ одоо би бол нөгөө нэг дангаараа хийгээд эхэлсэн байгаа. Одоо жишээ нь хоногийн багц гэдэг хоолн дээр бол жишээ нь юу ихгүй юу? Бид нар яг ингээл дан тийм амар нөгөө нэг нүүрс усгүй ч юм уу тийм дайет хоолоос илүүтэйгээр хоногт хэрэгцээтэй шим тэжээлийг агуулсан хоол байвал энэ нь илүү одоо биднэрт хэрэгтэй. Тийм болохоор яг ингээд хүний хоногт ер нь дундчлаад Монгол хүний хоногийн шим тэжээлийн хэрэгцээ юу вэ? Тэрэн дээр бодож гаргасан нэг юм хоол байгаа. Бас энэ веранда, тераса гэл одоо ресторануудад номоочсон юм ч гэсэн яг энэ хоол шин дижитал талаар айгүй их нэг сургалтууд ордог байхгүй. Ресторанууд айгүй их бас амнаа. Одоо ч яг амттай хоол гэхээс илүү шин дижилтэй дижилэг хоолыг бас илүү нөр хүрхийг зорддог болсон. Тийм болохоор бас тэрэн дээр айгүй их надаас бас сургалтууд авч байгаа. Яаж аавна гэсэн хөө тийм хоол идэгэл. Зөв хөв хүн үү? Тий. Одоо би жишээ нь за өнөөдөр хоол ихэлцлөөр тийм айтах юм идчих юмсан. Яг хоо ийм хоолн дээр одоо нэг сизам гэж үүдэн шүү дээ. Ингээл хүргэлтээр явдаг. Мэдээж бол яг өглөө 7 цагт хүн болгоны
гэрийн гадаа энэ хоолнууд байж чаддаггүй учраас би бол яг нэг одоо CU Circle K интернет дамжуулж худалдаалъя гэж бодоод байгаа. Одоох нь хөл хорионы үед ийм яг ийм бэлэн хоол ийм зүйлсүүдийг худалдаалахыг хориглосон байгаа даа. Карантин дуусны дараа бол мэдээж энэ боломжтой болчихж байгаа. Тэгэхээр энэ хоолнуудаа ингээд гоё гаргаад тавьчихад өөрт ойрхон те яг ийм нөгөө нэг мерчант дэлгүүрээр ороод шууд авчих боломжтой болчихж байгаа байхгүй. Санчир чи баг эмч биш бизнесмен байсан юм шүү. Ер нь энэ эмч гэдэг мэргэжлийг сонгохдоо хэр их хүсэл тэмүүлэлтэй сонгож ирсэн бэ? Эсвэл гэрийнхэн за эмч бол танаа аав чинь тийм байсан, хатам ах чинь тийм ч юм уу ингээд болгоцсноо. Яагаад эмч болохоор болсон юм? Манай гэрийнхэн надаас асуугаагүй шүү дээ хамгийн сайн. Ямар мэргэжилтэй хүн болох вэ? Ямар хүн болмоор байна гэж асуухгүй байж байгаа л би өөрөө яг байгалийн шинжилгээ ухаанд айгүй дуртай л та. Физик, хим, биолог гэдэг. Тэгэл өөрөө айгүй ингээл шинж судалдаг байсан. Тэгээд энэс л ерөөсөө эмч болох хүсэл төрсөн баг. Яг ингээд эмчийн тухай кино гарах ч юм уу, эмчнэрийн тухай ямар нэг нэвтрүүлэг, тийм зүйлсүүд харахад айгүй дуртай үздэг. Тэгээд яг ээж бас айгүй нөлөөлсөн баг л та. Би ч нөгөө нэг багтаа өөр нь ээжтэйгээ өссөн байхгүй ээж имээд гуртайгаа. Тэгээд дүү мө төрхөөс өмнө би чи бүр яг багтаа ингээл ээжигээ дагаад манай ээж өөрөө эмч. Тэгээд ээжигээ дагаад төргөний хэрэгтэй дуудлаганд нь явна өрөөнд нь ингээл байж идэг. Тэр ерөөсөө миний яг ингээд багаас надад айгүй нөлөөлсөн байна. Тэгэл ерөөсөө цаашлаад яваад ингээл дунд ангид ороод ахлах ангид ороод ирэхэд бол ер нь энэ байгаль дэлхий ер нь яаж бүтсэн энэ эс гэж юу юм? Эс л ер нь надад хамгийн том, хамгийн жижиг молекул ернээс хамгийн судлагдсан ихтэй зүйл эс байгаад байдаг. Эцээ эсийн дохиод амжилт, эсийн бодисын солилцоо гэл асар олон зүйлсүүд байдаг учраас эдгээр зүйлсүүд л айгүй их багаас нөгөө анхаарал татсан л да. Одоо нөгөө нэг амьдрал дээрх яг нөө цагаан дээр хараар бичигдсэн хуулиас илүүтэй байгалийн хууль айгүй бас сонирхол татдаг гэсэн. Тэгэл ерөөсөө би өөрөө амьд биет ер нь яагаад бүтсэн юунаас тогтож байгаа тэрийг ингээ бодоо судлаад ирэхлээр бүр ингээд нойр байхгүй болчихсон шүү дээ. Яа супер. Тэгээд санчрын хувьд ингээд нэг амьдралд нэг дүн гэсэн нэг юм нэг үе ирдэг шүү дээ зохилт. Одоо амьдралыг шал өөрөөр харах үнцэг. Би ч одоо ингээд ямар тэнэг байсан юм бэ? Өнгөрсөн жилигээ хийж исэн бодож исэн үйлдэлүүдийг бодохоор тийм нэг үйл явц амьдралтанд тохиолж исэн бол хизээ яагаад тохиолж исэн бэ? Юу болсон бэ? За тохиолдол байх вэ? Ер нь нэг хүнд нэг яг өөрийнхөө нэг залуу нас те эрч хүч ингээл бүх юм нэг амтагдсан нэг тэнэг үе байдаг л тэ. Нэг мөр ингээл бүх хорвоо дэлхийгээс ингээд удаан хэрэгэж байгаа юм шиг санагдаад. Би ерөөсөө бүр ингээл хурдны оргил, хүчний оргил гэсэн яг тэр үе бол угаасаа яг хөө зөвөр ашиглаад мэдээж айгу зөв мундаг амжилтанд хүрэх бах. Буруугаар ашиглавал энэ бол угаасаа ингээд бүр тэр хүнийг шууд ярал руу унгаах тийм муу зүйл байдаг. Тэгээд оюутан байхдаа ер нь бол эдгээрийг ухаарсан гэх юм уу айгүй хөдөлгөөнтэй сахилахгүй төвтөргүй байж байгаа л философи тэгээд яг энэ анатом физиолог эдгээр зүйлсүүдийг ингээд яг мэдээж ингээд хичээл нь орж байгаа ч гэсэн бас ингээд нэг хийс авсалцаал наад чи мэднэ уншижсэн нэтрэ гэдэг тийм үе байж байгаа л ер нь яг нэг өөрөө алдаад ирнэ штэ. Өөрөө яг алдаа гаргах маань яг ингээ хоёр замтай юм билээ л. Нэг бол тэрийг ойлгож ухаарад явах, эсвэл тэр алдаа гаргаснараа бүр өөрийгөө тэр чигт нь алдах тийм хоёр сэтгэлдтэй юм шиг санагдсан. Тэгээ яг буруугаа ойлгож ухаарад ингээд явах юм бол энэ бүх зүйл ингээ өөрчлөгдөх боломжтой юм байна. Би өшөө илүү амжилт гаргах, өшөө ингээд шинэ зүйлсийг хийж бүтээх ийм хүч чадал, тэг потенциал нь надад байгаа юм байна гэдгийг ер нь хүн ойлгоод юм байна. Тэг бид нар ч би ч одоо яг ингээ 2012 оны үед л юм байна да. За яг ингээл хийс эвсэлцэл ерөөсөө ингээл нэг
яг хөөхөн гар хөлөө нэг шиддэг болоо сурцсан. Тэгэл нэг болохгүй шалдар болдог асуудлуудаас өөрөө тэрийгээ дүүргэж зодон зохион хийгээл ингээд ингэж явж явах үед ер нь бол өөрийгөө айгүй алдчихж байгаа юм байна. Буруу юм хийж байгаа юм байна да гэдгийг ойлгосон. Тэгэхээр ер нь өөртөө ерөөсөө би өөрчлөгдөхгүй, би зүгээр өөр зүйл хийх ёстой. Би өөр юмд энэ бүх зүйлсийг ашиглах ёстой байна гэдгийг л ойлгосон л дээ. Яг одоо энэ нэг шатаад байгаа тий дүрлцээд байгаа юм өөр зүйлүүд чиглүүлэх юм байна гэдэг зүйлийг ойлгосон. Тэгээд тэрэн дээр яасан. Яг зодоо игээл ихээр бодсон юм. Эсвэл нэг цагдаагийн үүдэн дуудагдаад за энийг л дуусгаад би ингээд даа гэсэн юм уу? Яг яасан. Одоо мэдээж тэгэл залуу хүүхдүүд ингэж тэгж жагаад нэг зогчин тэгэл тэрнээс асуудал өсөө цагдаагийн үүдэнд ч дуудагдчихсан. Гэхдээ тэр үедээ айгүй их бодогдсон юм биш үү? Ер нь би эмч болох гэж байгаа ийм хүний эрүүл мэнд хүнээсээ цаашлаад бүр ингээ ард түмний эрүүл мэндийг ингээд одоо сайжруулах гэж байгаа, ангах гэж байгаа ийм хүн бижиж яагаад би өнөөдөр одоо дэлхийн шинжилгээ ухаан өдрөөр ингээ өөрчлөлтөө шинжилгээдээ хөгжөөд явж байгаа. Би өнөөдөр тийшээ анхаарахгүй яагаад өнөөдөр эмчээ ингээ сууж байгаа юм болоо? Ямар тэнийг юм бэ гээл. Ер нь хүн өөрийнхөө тэнхийг олж харсан цагтаа ер нь айгүй их юм ойлгох юм билээ. Тэрийг олж харахгүй тэгэл ингээл салхитагаа хийсэд яваад байвал тэгэл тэр чигээр буруу тийш яваад өгчих юм шиг санагдсан шүү дээ. Тэгээд за одоо сүүлийн хэдэн асуулт явъя. Санчрыг ингээд яриулвал өчнөө юм яриулмаар байна. Тэгээд ямарсан дахиад нэг урьж оролцуулна. Би энэ дээр бол яг нөгөө фитнесээр анхаарчны хичээлж байгаа хүмүүст одоо уураг, мах, витамин, одоо нэмэлт бүтээгдэхүүнүүд яаж хэрэглэх вэ? Яаж амралтаа зохицуулах вэ? Тэ энэ талаар би ингээд ерөнхийдөө яриндаа гэсэн угаасаа багтахгүй юм байна. Тэгээд дараа би ямарч дахиж нэг урьж оруулна санчрыг. Тэгээд сүүлийн асуултыг ингээд асуухад би өөр дөр нэг тохиолж ирсэн юмыг яриад тэгээд чам руу оруулаа. Ингэжсэн байхгүй. Одоо ялангуяа эмч цагдаа гэдэг чинь одоо ямар ч алдаа гарах ирэхгүй хүмүүс шүү дээ. Хэрвээ нэг алдаа гарах юм бол хүний амнаас нь төрн нөгөөх нь алдаа гарах хүнийг одоо хэлсдүүлнэ гэдэг юм хоёр замтай. Тэгэл яг төгсөөд ингээд нэг ажиллаж хагаад тэгэл шинэхэн хөгд юугаач мэдэхгүй шүү дээ. Тэгэл бас л яг чиний хэлдгээр цагдаа болцсон тэгэл нэг байцаагч майзаагч гэдэг ингэдэг болцсон. Тэгээ нэг өдөр би ингээд нэг шалгаж байгаа хэрэг дээр нэг өмгөөлөгчд бүр тэнэг болтлоо загнуулаад чи одоо энийг мэдэхгүй яаж ингэж яхаа ингээд баахан хуулийн заалт урдаас яриад ийм байна чиндээ энэ хэрэг дээр ийм процессын алдаа гарсан байна. Чи манай хүн ингэж хохироосон байна. Тэгээ одоо чоо ингээд авилгалтай тэмцэх газар байгаа. Ингэн тэгэн дараа зэрэгж орно. Би чи бүр ингээд яг тэлтэнд орчих жоох. Ёо гэхэд өмнөөс нь үг хэлж чадахгүй. Ягаад гэвэл мэдэхгүй байгаа юм чинь. Тэгэл яг тэрнээс за би ингэж бас төрийн ажлыг ингэж бас хийж болохгүй. Дортой нэг нь орж ирээд наваг хууль яриа загинж болохгүй мэн. Би одоо ингээд судлаад уншаад эхлэе гээд. Яг тэрнээс хойш би айгүй тийм бүх юма цэгэндэг болж исэн байхгүй юу. Тэгээд одоо алдаа гарах ирэхгүй гэдэг чинь одоо бүхэл юм дандаа 2 3 шалгана шүү дээ. Тэ хэрэг боосон ч гэсэн дахин уншин үгсхийн алдаа байна уу тэ. Санчрын хувьд одоо ийм гаргаж исэн одоо хүн дээр гаргаж исэн алдаа байна уу. Тэгээ яаж байнгын ингэж суралцах одоо заавал суралцахгүй болсон гэсэн ямар шалтгаан чамд байж энэ бүгдийг судалж ингэж одоо явдаг вэ? Одоо нэг хуулийнхан чинь ингээл зүйл заалтууд нь ижил төстэй янз юмд айгүй их өгдөн шүү дээ. Одоо за нэг талаасаа хараад ингэж явж байхад тэр хүнийг ингээл яллах дүгнэлт бараг хийж болохоор байж өстой нөгөө нэг өөр нэг бас нэг хуулийн талаас харсан чинь үгүй ч юм шиг ингээл ийм гараад. Тэгэхээр манайх дээр бол яг нөгөө нэг одоо яг ингээд онши шүү дээ гаргаж байгаа оншоо. Оншоо батлах гэж нэг юм байдаг байхгүй. Одоо оншоо батлахын тулд ялган онцлогоо хийдэг. Одоо ижил төстэй бүх шинж тэмдгүүдийг ингээл барьж аваад тэндээс нь хөөгөл өстой явсараа гадлах нэг л үзүүрийг олж барьж авахгүй болвол айгүй олон үзүүр нь эргээд нөгөө өөрийг нь татдаг тэр олон олсны үзүүр чинь. Тийм учраас яг л нэг л зөв үзүүрээ барьж үлдэхгүй болвол тэгээ бид чи алдхал юм болвол өөрсдийнхөө
амь нас ажил мэргэжил бодоход тэр амь нас тэгэл айгүй олон зүйлтэй яригдана одоо холбогдох учраас ер нь бол айц мэдээж эмч хүнд байдаг. Яг ялангуяа бүр дөнгөж ингээл эхэлж явах та. Би чи ядж итл дөнгөж эхлэхдээ шууд л нөгөө нэг ховд гараал ингээл айгүй том мотивац ингээл мундаг хүсэл эрмэлзлээр ингээ хийнэ гэл ингээд эхэлсэн боловч яг ажил дээрээ гарч ирээд эхнийхээ хүнийг үзэл суухад бол ингээл нөгөө хүний ингээд зөөрөө ярьж байгаагаас илүүтэй би энэ хүнийг буруу оншилчул яана. Буруу имчилгээ хийжүүл яана. Ингээд бүр ингээд бас амар дарамтанд орол өөрөө өөрийгөө ингээд дарамтанд оруулаад тилтрэл эхэлсэн. Яг нөгөө хүн маань бол над дээр ирээл бүр ингээд үнэхээр үнэн сэтгэлээсээ нэг гоё ингээд яг өвчтөн эмчтэр ирээд зөөрөө яриад эхлэхдээ бол үнэн сэтгэлээсээ бүх асуудлаа яриад эхэлдэг байхгүй. Тэгээд гэтэл би яг ингээд дотроо тэр үед ингээд өөртөө айгүй том юмнуудыг одоо тэр нэг арийнхан гарч болцшгүй тэр бүх эрсдлүүдийг өөр дээрээ маш хүн дээр үүрч бодвол ингээл баг нөгөө хүнийхээ яриаг ойлгоогүй. Дэвөтгөл бодоод тий. Гүнээр ингэчүүл яана ингээл тэгээд би ерөөсөө тэр өдрөө тэр хүнээ асуугаал үзэж дуусчаад тэмдэглэлээ хийж дуусчаад тэгээд шууд ерөөсөө боли гарыг гэл гадаа гарч жоохон суугаал жоохон кофе энтер уугаад ингээд бүр айгүй бодолд орцсон бодлоо зэгцлэх гэж үзэл стресс менежмент хийх гэдэг юм л та өөртөө. Тэгээд ингэжсэн өрөөндөө орж ирээд дахиад ингээд хүнээ үзээд эхлэхэд бол арай өөр сэтгүүгээр хандсан. Би өөрийнхөө үдэж сурсан мэдлэгтэй итгээд энэ хүнийг ерөөсөө зүгээр л яг ингээд бүх тэр үдсэн юмныхаа дагуу л үзлэг онцлогоо хийгээд эмчилгээгээ хийгээд тусламжаа хүргэжүүл одоо болноо. Тэрнээс биш элдв одоо асуудлуудыг ингэж одоо дэвэргэж өөртөө ингээд те стресстүүлээд ингээд авах бол хэрэггүй юм байна. Өөртөө илүү итгэлтэйгээр одоо энэ хүнд хандах хэрэгтэй юм байна. Энэ хүнд үнэн сэтгэлээсээ туслая, эмчлэе гэсэн үднэс л хандах хэрэгтэй юм байна гэж бодоод ингээд эхлэхэд бол арай өөр үр дүн гарч ирж байгаа байхгүй. Тэгээд гол нь бидний хандлага юм байлээ. Энэ дэр би алдчихвал яана гэхгүйгээр энэ хүнд л одоо туслана, эмчлэн гэсэн сэтгэлээр одоо хандахад тэр одоо үр дүн бол маш өөр байдаг. Хандлага маань тэ айцтай, төвшөртэй ингэж чадахгүй бол яана, ингэвэл яана, хүндрэл гарвал яана гэсэн хандлагатай хүн бол бидний тарих тэр тал руугаа л одоо бидний бие махбодыг үйл хөдөлгөөнийг удирдах яваад идэх учраас бид нэр ерөөсөө хандлагаа л аягүй зөв тийш нь чиглүүлж авч явж явах хэрэгтэй юм билээ. Тэгжиж л одоо эмчилгээ үйлчлэгээ яг хэрэгтэй одоо эмчилгээг нь бол хүмүүстэй хийж чадна гэдгийг ойлгосон. Тэгэхгүй бол эхний удаад бол зүгээр шууд яг тэр эхний үзлэгийн дараа бол ингээл амар их айц стресс давтцсан. Ерөөсөө зүгээр шууд бүх юмыг хаяад явчмаар юм шиг нэг бол тийм бодол хүртэл төрж байгаа юм чинь. Тэгэл жоохон ингээд таймшраа болсон дараа ерөөсөө хандлага юм байна. Би ерөөсөө энэ хүнийг эмчлэн л гэж энд сууж байгаа болохоос биш. Энд чинь асуудал гаргаад тэнцээ цагдаа шүүхийн хаалга татна гэсэн тэр бодлоод надад бүр байх ч хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон. Зөв. За ингээд чи өдөр ярилцлагын цаг ерөнхийдөө дуусгах гэж байна. Тэгээ ямар ч айгүй олон зүйлүүдийг ярилцлаа. Тэгээд энэ подкастыг ялангуяа энэ эмч болгож байгаа. Тэгээд эмч болох хүсэл мөрөөдөлтэй залуус сонсоосоо гэж хүсэж байна. Тэгээд санчрынхаа цаашдын том ажлууд маш өндөр амжилт хүсье. Тэгээд чадах юм байвал болцоогоор туслаа. Тэгээд санчиртаа бас холбогдоод яг энэ ярьсан зүйл дээр нь дэмжээ туслаад хамтдаа ингээд хүмүүсийг өөрчлөх тал дээр манайхан бас санчрын Instagram хаягаар доктор санчир гэдээ холбогдоорой. Тэгээд сүүлийн хэсгийг санчирдүүлдэй. Тэгээд хүмүүстэй одоо өөрийн бодож байгаа зүйлсээ хэлээд хоёлоо подкаст дээр өндөрлөө. За тэгээд өнөөдөр намайг бас урьж оролцуулаад миний бодол санаж явж байгаа тийм миний бодлыг бас бусдад түгээхэд тусалсан амар болтой бас маш их баярлалаа. Тэгээ хоёлаа бас аль нь нийгэм болоод ард иргэдийн төлөө зүтгэж явдаг юм хүмүүс бас санаа бодолч гэсэн нийлээд айгүй гоё ярилцлаа. Гол нь би бол нийт одоо сонсож байгаа хүмүүсийг бол ерөөсөө маш шинжлэх ухаанч юм дандаарай. Альва нэгч нотлогдсон тийм ээ тийм зүйлсэд одоо итгэж илүү хандаарай. Энэ нь бол эргээд таны эрүүл мэндтэй холбогдох асуудал учраас яг мэрэгжлийн хүмүүс
тэгэл одоо харьцаж зөвлөгөө мэдээллүүдийг авч байгаарай гэж хэлмээр байна да. За баярлалаа. Тэгээд санчир яг би дараа дахиж нэг урьж оролцуулнаа. Хид хідэн дугаарын дараа. Тэгээд яг нөгөө фитнес хийдэг залуучуудаа байвал яг санчир бол энэ тал дээр бол айгүй супер ярина. Тэгээд манайхан бас тэр дугаарыг хүлээж байгаарай. Тэгээд санчиртаа баярлалаа. Тэгээд цаашдын ажлуудад амжилт хүсье. Тэгээд подкаст өндөрлөе. За. За баярлалаа. За баяртай.